Санаа боловсруулалтын тухай өндөр үздэсгэе. Заримдаа ямар ч юм зурж бүтээж шин дизайн хийхэд тархинд шин санаа огт төрж ирэхгүй гацхгүй зөндөө гардаг. Энэ асуудал нь бүх төрлийн уран бүтээлчнэрт тулгардаг. Даа ганц зураач нар биш. Ихэнх уран бүтээлчид заавал онгод гэдэг зүйл байж бүтээл тойрно гэж ярих нь бий. Гэвч онгод гэдэг зүйл нь тэр болгон бидэнд ирдэггүй. Нэг эрэхтэй хоромхон зур ирээд алга болох үе зөндөө бий. Тэр үед нь бид нар яг барьж авч бүтээлээ хийх боломж бас л хомс байдаг. Эсвэл биднэрт огт бүтээл тойрох боломжгүй үед онгод ирээд алга болох нь ч бас нийлээд бий. Тэгэхээр хэрвээ энэ зүйлээс ангижрах аргууд бий үү гэвэл байгаа. Өөрөөр хэлбэл хичнээн онгод байхгүй ч гэсэн хичнээн огт шин санаа толгойд орж ирэхгүй ирнэ. Бүтээл хийх хүсэл эрмэлзэл цаг зав байхад яах вэ гэж. Тэгвэл яаж болох аргыг өнөөдөр би тавхан заах болно. Нэгдүгээр арга нь параидеологи гэх үзэгдэлээр суурилсан арга. Хүний оюун ухаан өөрөө альва нэгэн дуу дүрсэн дотроос байхгүй танилт автомж болон хэлбэрийг олж харах үзэгдэл гэж. За магадгүй бид нэр хизээ нэгэн цаг альва нэгэн арзайсан хивсэн дотор эсвэл титаны хээ угуулсан дотор эсвэл альва нэгэн давтагдсан шууган дотор янз бүрийн хүний царай, амьтны дүрс одоо жишээ нь бид нар гадаа явж байгаа үүлний хэлбэр дүрсэн дотор янз бүрийн бар, шуу, амьтан юу болоод юу болж хардаг тохиолдол бий. Хөдөө хэр явж байгаа альва нэгэн чулууны дүрсийг холоос хараад хөвтөж байгаа амьтан байна гэж харах ч юм уу, тарга байна гэж бодох ч юм уу. Тиймэрхүү асуудлыг юу гэж тайлбарладаг юм гэхээр параидеологи гэж. Энэ юу вэ гэвэл хүний оюун ухаан өөр альва нэгэн дуу дүрсэн дотроос байхгүй танилт автомж болон хэлбэрийг олж харах үзэгдэл гэж. Дуу дүрсэн дотроос байхгүй гэж хэлсэн байна, тийм ээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нэр альва зүйлийг андуурч харж байна гэсэн үг. За тэгэхээр юусэн бодит амьдрал дээр хэд хэдэн жишээнүүдийг эхлээ харцгаая. Параидеологийн төрлүүд байсан. За эхнийх нь хүний гараар бүтсэн биетүүд байна. За энэ дотор юу харагдаж байна гэвэл. За хамгийн эхний зургийг харах юм бол сүм байна, тийм ээ. Сүмийг нэг өнцгөөс харсан байхад ямар харагдаж байна? Тоглоом нуус шиг дүрс үгш харагдаж байна, тийм үү? За хоёрдугаарт замын хурд хэмжигч гэж харж байгаа бид энэ багчийг камертай оптик ашигладаг шон дээр суурилсан төхөөрөмж байна. За тэгтэл энийг хардл инээдтэйгээр энэ буу ирсэн хүн шиг харагдаж байна, тийм үү? За доод игнэр рүү харах юм бол хаалга дардаг хонх байна. Жишээ нь хоёр айл байдаг байшингийн хонх. Тэгэхэд хоёр хонхын нүд нь болоод спикер нь хамар нь болоод шуудангийн захиа шургуулдаг завсар нь ам нь болж харагдаж байгаа жишээ нь. За тэрний дундлын зураг бол нүд гэж харагдана. Тэгэхээр зурсхан харуул яг үндэ энэ бол нүд биш, энэ бол карантаар доошо савантай ус урсж байна. За тэгээ түүний дараа угаалгын машин онгойлгоод дотор нь улаан өнгийн даваа материал хийсэн байна. Гэтэл энэ бидний нүдэнд солир нүдтэй хилэн цугуулсан байгаа. Ам нь ангайсан царай болж харагдаж байна. За түүний дараа байгаль дээргээд. За эхнийгийг харах юм бол сансрын хэсэг шиг дүрстэй болсон байгаа луун байна, тийм үү? Ард нь хүн гараараа бариад зогсоож харуулж байна. Хатсан цэцэг байна. За тэгтэл хатсан цэцэгний навчнуудын дүрс нь өөрөө хохимой толгойн дүрсийг үүсгэжээ. За түүний дараа онгоцоор явж байгаад авсан фото зураг байна. За тэгтэл яасан бэ гэвэл матар эсвэл лууны толгой болж харагдаж байгаа жишээ нь. Байгаль дээр одоо энэ мэт олон үзэгдэл ургамал амтан эд зүйлс хүнд альва нэгэн зүйлийг санагдуулснараа өөрсдийнх нь нэрийг авсан байх жишээний тохиолдол бол тун илбэг. Жишээ нь сэмжин үүл, хонин үүл гэх мэт монголчууд ярьдаг. За түүний дараа гариг эрхэс дээр яах вэ гэж. За арай эхний зургийг харах бол сарыг харж байна, тийм үү. За саран дээр хүмүүс янз бүрийн зүйл хардаг шүү дээ. Жишээ нь хувинтэй хүн явж байгаа шиг шилдэг заримдаа. Эсвэл туулаа байна гэдэг, эсвэл баавгаа байна гэж шилдэг. За тухайн өндөрт нь юу л харагдаж байна тэрүүгээрээ л ярьдаг. За хоёрдугаар дэлхийн ван буюу англиар Плутогийн гариг байгаа. За тэгтэл дэлхийн вангийн нүүрэн тал доод хэсгээр юу харагдаж байна? Маш том бундан зүрх харагдаж байна, тийм үү. Бас нөгөөтэйгөр Диснейгийн өөрийнх нь Плуто гэж нохоо байдаг, тийм ээ. Шар өнгийн. Тэр нохооны толгойн дүрс харагдаж байна гэж би бодож байгаа. За түүний доор гале буюу ангар гариг дээрх тогоо. Хэрвээ тэр дундлын том тогоог харах юм бол аврах том смайли дүрс харагдаж байгаа. Тэгээ энийг бас англиар smiley crater гэж нэрлэх тохиолдол бий. Энэ бол үнэхээр байдаг зүйл. Үнийг Google-с эсвэл Wikipedia дээрээс олж харж болно. За дүрслэг урлагт яадаг вэ гэтэл. За эхэндний Томас Ламадиу гэж зураачийн бүтээлийг харах юм бол энэ хүн дандаа барилга байшингуудын хооронд хоосон орон зайг ингэж нөхөж зурдаг зураач байгаа. За энэ тохиолдол яасан бэ гэхээр энэ дүрсэнд энэ хүн маань ширээ тулаас сууж байгаа эмэгтэй хүний дүрийг олж харсан байна. Тийм болохоор тэр орон зай дотор тэгж нөхөж зурж харуулжээ. За түүний дараа Giuseppe Arcimboldo гэж зураач. За энэ хүний зургийг бол харж лээсэн баг. Энэ хүн бол яг энэ аргыг хэрэгжилж бүтээлүүдэд тойруулсан байгаа. Яг гоо бүх бүтээлний бол юм биш, зарим нэг бүтээл нь. Жишээ нь энэ бол нэг хааны хөргийг жимсээр хүнсний ногоонуудаар эвлүүлж дүрсэлж зурсан нь бол том шинэлэг уран сэтгэлээ гэж бодож байгаа. За түүний дараа Octavio Ocampo гэж зураачийн зураг байна. Surrealist стилийн. Яасан байна гэхээр цэцэг навчсан хэлбэр дүрсээр эмэгтэй хүний дүрийг хяруу сайхнаар харуулж чаджээ. За түүний дараа би энэ модны зургийг хэн дарсан, хаанаас гарал үүсэлтийг би хайгаад олж чадаагүй. Гэхдээ зөв жишээ болгож оруулж ирсэн энэ. За энэ дээр яасан гэхээр аимшигын кинон дээр гарч болохоор баг плакатны байдалтай дүрсэл үүссэн байж. Охин толгойг харуулжээ. Гэх мэт дүрслэг урлагтаас ашиглаж байгаа. За үүн дээр нэмээд хэлэхэд
Сэтгэл зүйд хэрэгэлдэг Herman Rorschach-ийн шалгалтын зургнууд гэж байна. За энэ эрдэмтэн маань яасан гэхээр нийтдээ яг тэгшинтэй 10 нүур зөвхөн ийм өнгөөр ингэж наадуулж зохиосон ийм дүрслүүдийг үзүүлээд тэгээд тэр мэдрэлийн өвчтөй байж магадгүй гэж үзэж байгаа улсуудаа харуулад энэ юу харагдаж байна вэ гэж асуудаг байсан. Тэгэхээр тэр хүн одоо өөртөө харагдаж байгаа юм аа л хэлнэ тийм ээ. За жишээ нь ихний дүрсийг бол одоо хоёр хүн алгаараа тулаад харж ийн гэж хэлж болно. Эсвэл аман ангаацсан улаануудтай амтан байна гэж хэлж болно. Одоо юу ч хэлж болно л да. За дундлын зураг харах юм бол сарсан байгаа гэж харж хэлж болно. Эсвэл баг байна гэж харж хэлж болно. Яаж хариулж байгаа шалтгаалаа тэр хүний ямар хуу аран шинтэй ямар хүн бэ гэдгийг ер нь тэмдэглээд явдаг байсан. Тэг сонирхолтой зүйл бий. За тэгээ өмнө дээрээс хамгийн сүүлд нэмээд хэлэхээр яагаад энэ дүрслэл тийм нөлөөтэй зүйл вэ гэхлээр бид нар дөнгөж эхийн хөвлөгөөс гараад тэгээд нүд нэгдсэн цагаас эхлээл бид нар эхийнхаа дүрсийг, эцгийнхаа дүрсийг тэгээд одоо тоглодог тоглоомынхаа дүрсийг одоо жишээ нь нохой хуцах чимээнээр сонсоод ч юм уу нохооны дүрсийг эсвэл цонхны дүрс нарны дүрсүүд юм болгоны дүрсүүдийг бид нар толгойдоо шингээж авсаар хагаад ийм дүрс нь ийм зүйл байдаг юм байна. Ийм дүрс нь ийм зүйл гэж ингэж тархин дотор гоёлтой холбоо хитрхийн нягт үүссэн байдгаас болоод бид нэр альва нэгэн дүрсийг хараад яг тэр зүйл байна гэж гандуурч харах тохиолдол маш их. Жишээ нь бид нар зарим нэг таньдаг хүмүүсээ хүртэл гандуурх тохиолдол би гудамжинд явж байгаа. Одоо альва нэгэн танихгүй хүнийг хараад манай энэ найз энэ тэр их ч байна тэр яхаа гэж гандуурч харсан тохиолдолч бий. Эсвэл фото зураг, муухан фото зурган дээрээс альва нэг хүнийг таних бүр хэцүү болдог. Тийм учраас энэ pareidolia буюу дүрс таних аргыг өөрийг нь ашиглаж зургийн санаа, шин дизайн үүсгэх арга байдаг юм аа. Тэгэхээр одоо би энэ дээр тулгуурсан жишээ та бүхэнд хийж үзүүлье. За би өөрөө хийж байгаа жишээг хэд дахин дүрдгсэн хэлбэрээр харуулж байна. За энд яасан юм бэ гэхээр хар хүрээнүүд үүсгээд тэгээд тэр хүрээн дотроо янз бүрийн будаг түрхээд, холиод, эвлүүлээд янз бүрийн байдлаар эргүүлж, тойруулж, өнгийн эсрэг болгож, тодруулж, бүдрүүлж, хөдөлгөж одоо янз бүрийн байдлаар өөрчилж явж байгаа. За эхний шатанд яах ёстой юм бэ гэхээр яг ингэж хийж явахдаа бол бид нэр ерөөсөө яг ийм зураг гэж бодчихгүй чөлөөтэй тавьсан будгийн дотроос зөвхөн өөрийнхөө таньж чадах хэлбэр дүрснүүдийг хайж явах хэрэгтэй. Бид нэр аливаа нэгэн зүйлийг энэ бүх будагны холсон байдал, бараан цайврын ялгаа зэрэг дотор өөрсдөө олж харах хүртлээр юу ч бодохгүйгээр зөвхөн өөрийнхөө зүүн совингоор будгийг түрхээд, будгийг нялаад, өөрчлөөд янз бүрээр хайгаад явах хэрэгтэй. Хамгийн гол бид юу харж байгаа юм бэ гэхээр тухайн хүрээн дотор ямар дүрс үрчийн гэдгийг хамгийн сайн олж харах хэрэгтэй. Одоогийн байдлаар юм шилгээр ингээ харах юм бол би зүгээр ингээд будаг нялал түрхээл хөдөлгөөл холиол яваад байгаа байхгүй. Яагаад тэгэхээр би одоохондоо энэ дотор би өөрийнхөө хувьд таньж чадхаар дүрс хэлбэрийг олж чадаагүй байгаа. Гэхдээ айж явахаа ингээд анхаарлаа төвлөрүүлээд дүрсэн дотроос танил дүрс хайгаад ухаад бодоод яваад ахлаар өөрөө ирэхгүй айжмаар олж эхэлдэг байхгүй юу. За тэгээд одоос эхлээд та нар юу анзаарах юм гэхээр би зарим нэг хэсэг дээр дахиж хийж гар хүрэхгүй. Тэр нь ямар учиртай юм бэ гэвэл би тэр хэсэг дээр өөрийнхөө олж харсан зүйлийг дахиж өөрчлөхгүйг шийдээд зөнд нь орхисон байгаа хэрэг. За тэгээ хэрэг би энэ олон хүрээнүүд дотор өөрийнхөө дуртай хэсгийг олсон бол өөрийнхөө таних хэсгийг олж чадсан бол би тэрийг дахиж хөндөхгүйгээр тэгээ тэр чигт нь орхиод тэгээ бусад дүрс олж чадчихгүйгээ хэсгүүдээ оролдоод цаашаа. За тэгээд Photoshop дээр болон тосон будаг зэрэгээр иймэрхүү ажиллаж байгаа тохиолдолд бол биерний ард згарыг бол маш олон янзаар сольж үзэх хэрэгтэй. Жишээ нь дан ганц бөөрөнхий биерээ биш бас багс биер буюу хавтгай биерээр эсвэл биерний хувьсыг арзаалгаж байгаа будаг хатгаад үзэх ч юм уу. Гэх мэт. Тэгээ хэрвээ уламжлалт байдлаар ажиллаж байгаа бол толин тарах, эсвэл хүчтэй гэрэл тусгаад нэг харах, гэрлийн багсгаад нэг харах, тэгээ одоо хазаалгад харах янз бүрийн байдлаар харна. Тэр тохиол яах юм гэхээр бидний нүдэнд ямар нэгэн танил дүрс орж ирэх хэрэгтэй. Санаанд оромгүй дүрс. За тэгэд энэхүү аргын давуу тал сул тал нь юу юм бэ гэхээр за давуу тал гэх юм бол бидний хизээч санаанд оромгүй зохиомж, санаанд оромгүй хээ угуул, санаанд оромгүй дүрс санаа утга зэрэг орж ирэх талтай байгаа. Сөрөг тал юу юм бэ гэвэл энэ бол ерөөсөө цэвэр тохиолдлын шин чанартай. Бид нар энийг хянах ямар ч арга байхгүй. Бид нар зөвхөн юунд найдаж энэ үйлдэл хийж байгаа юм бэ гэхээр ерөөсөө энэ олон үүмэн самун шууган дундаас өөрсдийнхөө танил дүрсийг олох зорилготой гэдэг учраас хамгийн гол нь тайван байх хэрэгтэй. Танил дүрс өөрт чинь олдтол төрөл бүрээр оролдоол авах хэрэгтэй. Тэгээ үүн дотор аливаа нэгэн танил дүрс олж харсан бол тэрийг мартахгүйгээр бас дарж балалахгүйгээр шууд тэгээд тэмдэглэх юм эсвэл тэрийг орхиод тэгээд цаашаа явах хэрэгтэй. Жишээ нь заавал одоо хүрээний доторгоо бүтэн нэг зураг заавал бүхлээрээ бид танил хаалгүй. Хэрвээ энэ бүх одоо өмнө самооны тон зөвхөн болонд нь ганцхан зүйл олж харсан бол тэрийг тэрэн дээрээс дэлгэрүүлээд бусад хэсгүүдийн нөхөө бодоо явж болдог байхгүй юу? За тэгээ одоо ингээм имжлэгийг харах юм бол би нэг хэд хэдэн газар гар хүрэхгүй болсон байгаа. Одоо зөвхөн би хамгийн ойлгомж байгаа хэсгүүд дээр би цаашаа ажиллаад яваал байгаа байхгүй. Тэгэхээр энэ тохиолдолд болон төвчээртэй байх хэрэгтэй, зоригтой байх хэрэгтэй. Хамгийн гол нь норог байдлаар ажиллаж байгаа учраас юунд ч битгий санаа зов. Энэ бол зөвхөн хайгуул учраас цаашаа хэрэгтэй дүрс өөрийнхөө нүдэнд тусдал цаашаа ууггүй хайгаалах хэрэгтэй. Тэр бол яг хэвээр ингэхээр будаал, нялаал, түрхээл олон дахин шинээр үзэл. За бас нэг арга юу гэж болох юм бэ гэхээр бид нар маш том
талбай дээр янз бүрийн бодог зэргийг асгаж үзээд шүршиж үзсний үндсэн дээр одоо өнгийн цаас аваад хар цаас аваад дотор нь юм дөрвөлжин хүрээний дээр зүсээд дээр нь ингээ хөдөлгөж эргүүлж тойруулж харах юм бол сонирхолтой зүйл орж ирж болно. А гэхдээ үүнийг хийх хамгийн сайн арга юу гэдэм бэ гэхээр ерөөсөө компьютерийн Photoshop дээр яг миний эргэлж байгаа арга шиг ингээ явах юм бол хамаагүй илүү цаас материал нь хэмнэлттэй үр дүнтэй байдаг гэж би хэлмээр байна. За одоо ингээд би ер нь бүх хэрэгтэй төрсүүдээ хайгаад олцсон гэж үзэж байгаа. За одоо эндээс эхлээд өөрийнхөө олж харж байгаа төрснүүдийг нөхөд тэгээд тэндээсээ хөөгөөд тэгээд түүнийгээ нэмээд дэлгэрүүлээ хасаад янзлаад тэгээд зураа явна. За шинэ энэ зурган дээр байлаа гэхэд надад тэр ой мод шиг харагдсан. За тэгээд тэр цагаан дүрсийн зургийнхаа гол дүр хүн гэж бодоод тэгээд Үлэг Баатар болгосон. А тэнд нэг байсан цагаан зураасыг би шууд жад нь болгож тааруулаад тэгээ явсан намгийн дотор зогсож байгаа Баатар. За дараагийн зураг дээр энэ хар дүрс дотор байгаа саяны тэр цагаан дүрс бол юу гэсэн яг л хүний царай шиг надад харагдаад. А тэгээд тэрний наагур байгаа энэ нэг шүүх үзүүртэй энэ зүйлс нь яг энэ тагтааны далавчнуудыг санаанд оруулаад тэгээд би за тэгвэл энэ тэнгэрийн илчээж болох нэ гэж бодсон. Тэгээд түүний үндсэн дээр ингээд нүүр царайг тодруулаад дараа нь ингээ их биеийн бод зураа дотор нь хувцсны хэмээ зэргийг ингэж таймхам хийж өгөөд тодруулаад ингээ тэнгэрийн илч болж байна. За дараагийн зурган дээр дээдлэлт нь бол би ерөөсөө энэ чигээр бол гоё юм уу гэж бодсон ерөөсөө юу ч нэмж бас хүсэл байгаагүй тэгэхээр би энэ чихт нүлдэж чаад тэгэхээр над нэг мангас юм шиг эрвэхий юм шиг харагдаж байна. За доотлын зурган дээр бол угаасаа тэр ирмэг дээрээс эхлээд байшин болж харагдсан. Тийм болохоор шууд байшин болгосон. За энэ хэсэг дээр болохоор миний яг зурж хэлсэн хэсгээс эхлээд хохимоо толгой шиг харагдаад. Тэгэхээр за хохимоо толгой юм бол гэрэл твтж байгаа хүүрэж болох нэ гэж бодсон. Тэгээд яг хоо хинчэж болно л да. Аяллаар явж байгаа төөрөөд өгсөн байж болно, яасан ч гэж болно. Тэгээд тэр бол гол нь биш. Гол нь юу ихэлж харагдаж байгаа юм гэж чухал. Тэгээд энэ дэр үнслээд ингээд хувцлаад янзлаад сүйдрөгөөд тэгээд сонирхолтой болох үүднээс олон мод жаднуудыг тэнд нь харуулж өгсөн жадан татгуулж өгсөн юм уу гэх байдлын зохиол үсгээр байна. За энэ дээр бол түн амархан над ерөөсөө царай харагдсан. Тэр хар стрихи дээрсээ шүд зурагдахыг харлаа. Тинчээ бол угаснаа шүд харагдаал. Дээдлийн хар нүхэнд нүд зураад нөгөө талд нүдийн зураал тэгэл. За энэ хэсэг дээр болохоор надад хүр ирэх шиг харагдаж ирсэн хэрнээ доод хэсгээр эмэгтэй хүн шиг харагдсан. Тэгэхээр би үлгэрийн ч гэмээр уцтай юм уу? Сансрын сэгч юм уу? Тиймэрхүү байдалтай эмэгтэй хүн байвал сонирхолтой байж магадгүй юм байна гэж бодсан дээр. Нөмөрхтэй бол сонирхолтой гэж бодоод. За энэ чи болохоор газар дээр их урт хар сүйдэг шиг юм харагдахлаар би аврах том өртвөө байвал гоё юм уу гэж таад. Нэг Монголын үлгэр домогт гардаг олгоо хорхоо ч юм уу тий. Тэр мөрнөө санаа аваад аврах том үлгдэг юм хорхоо байвал сони юм уу гэж таад. Тэгээ аврах том юм бол тэрийг нь харуулахын тулд иргэн тойрон хүмүүсийн зурх хэрэгтэй. За хүмүүсийн зурсан бол хүмүүс нь өөрсдөө энэ амтныхаа масштаб нь болоо явчихна. Хорхоо алсан эсвэл хорхоо алсан гэх нэг баярлж байгаа улсууд иж болж юм тий хаанчт. За түүний дараа энэ хэсэгт ерөөсө шууд хүний царай нүдэнд тусаал. Ер нь нэг юм анзаарч хэлэхэд хүн ер нь хамгийн түрүүнд толгой царай нүд их амархан олж хардаг. Яг л бид нэр аливаа нэг амтэн хүн харахаар заавал хамгийн түрүүнд нүдийг хайгаас сурцсан байдгаас болоод тэр. Тийм болохоор тэр нь л ерөөсө буруу зүйл байхгүй. Ерөө үнэхээр царай нүдэнд ч олж харагдаж байгаа бол яг тэрний дагуу хийгээл явахд болно. За чи саяны хормон дээр байсан тэр цагаан зураасыг би бол дагуулад олон цагаан зураасаа хийж үзлээ шүү дээ. За тэгээд үсэн дэшээ дэрвж байгаа юм бол доороос яг салхитай байна гэж бодож болно. Ид шидтэй эмхтэй гэж бодож болно. За тэгэх юм бол шолон байвал сонирхолтой юм уу гэж таад ингээд олон хэрээнүүдийг дуудаж нисгэж байгаа. Тийм эмхтэй болгож зурж үзлээ. За энэ зурган дээр болохоор тэр дээр нөгөө тэр зөөвийн зүс бол надад бол шууд харь гаргийн амтан гэж харагдсан. Аврах том харь гаргийн мангас. Тэг юу ч хийж болно. Надад нөгөө тэр цагаан дуурах дүрс болохоор тавцсан эсвэл ширээ шиг харагдсан. Тэгэхээр ингээ аврах том харь гаргийн амтантай уулзж байгаа юм хүмүүсээ хэлэх гоё юм өгч таа. Тэгээд ингээ зурцсан. За тэгсэн харь гаргийн ганцаараа байл утгатай. Тэгэхээр харь гаргийн үний ард бас мөн ижилхэн 2 3 найз нь байл сонирхолтой тийм үү. 3 хүн 3 харь гаргийн үнтэй уулзж байна. Тэг мэдээч алслын онлыг бол хэрэглээд цайруулна арталт нь.
За тэгээ энд болохоор надад ерөөсөө Ямааны царай харагдсан. Ямаа эсвэл Арслан байсан л та. Гэтэ Арслан байлаараа урт царайтай мөгчдөд. Ямаа зураад яг гоо дээр нүүрэн дээр ээ угалцтай. Тийм үлгэрийн маягийн аимшиг ч юм уу тийм их сонирхолтой. За энд яасан гэхээр тэр урт цагаан зурсаал надад ерөөсөө шууд сум урдуур байгаа тэр сар шиг тахир дүрсэл ерөөсөө яг ном болж харагдал. Тэгэл ном сум барьж байгаа хүн байвал гоё юм байна гэл. Тэр ингээ сахалтай ном сумтай харваач. Магадгүй Япон маягийн кимоно шиг ч юм өмссөн юм уу? Эсвэл ихний перс уцж байгаа юм мэдэхгүй. За тэрийг бол дараа нь өөрчлөлт засагчнээ ч удаа засч болно. Гэтэ санаа нь юу юм бэ гэхээр ийм ном сумтай хүн гарч иж байна жишээ. За одоо тэгээ ингээ харахаар айгүй ойлгомжтой байгаа. Би яг юунаас хараад яаж энэ зургнуудын санаа ерөөдөө орж исэн гэдэг нь. Тэгэхээр ерөөсөө надад нэг янзаар харагдаж байгаа дүрс өөр хүнд ямар ч янзаар харагдаж болно. Энд бол ерөөс ямар ч буруу зураг зүйл гэж байхгүй. Хамгийн гол нь та өөрөө өөртөө зориулж ингэж зурсан энэ олон дүрс дотроос яг өөрийгөө таних дүрсийг олоод өөр юм болгоод гих мэтээр ингэ ажиллах юм бол хизээч таны санаанд оромгүй зургийн санаанууд шууд гарч ирэх боломжтой гэдгийг би ингэж харуулж байна. За мөн яг энэ аргаар харцаагаар түрүү хэдэн жилийн өмнө хийжсэн хэдэн жишээнүүдийг харуулахаар би шийдлээ. За энэ чинь харах юм бол бүгдийн тэг шимжээтэй хувааж агаад тэгээд дотор нь зураг авчихсан байгаа. Тэгэл ерөөсөө яг ижлэхэн дотор нь дүрс олж таниал тэндээсээ шууд хийгээл. Тэгэл тэндээсээ үлгэрлээл дагуулаад хэрэггүй эсгүүдийг устгаал хэрэгтэй эсгүүд авч үлдээл дээр нь ингээл явахаар янз бүрийн маш энгийн зургийн саанууд гарч ирсэн байна. За тэгээд нэг нь бол ойролцоогоор нэг 10-аас 15 минут л зурдаг юм. Энд ерөөс нэх хүч гаргах хэрэг байхгүй. Хамгийн гол нь өөрөө үзээд за бас өндлөнгийн хүнд харуулхад ерөнхийдөө тодорхой ахаар хэмжээнд очихл болчдөг байхгүй. Тэгтээ тэргүй бид нэр санаа хайж байгаа болохоос шууд энэ дээрээс бүтээл гаргах гэж яваагүй. Тэрийг бас санах хэрэгтэй. Тэгээ ер нь эндээс ч гэсэн тэгээд бас нэг гайхамшигтай тийм зохиомжууд бас гараад авах тохиолдол ер нь ховор байдгийг. Тийм учраас ерөнхийдөө санаагаа л хайж байгаа асуудал байхгүй. За энэ дээр ингээ харахад зарим нь их өндөр наривчлалтай, зарим бага наривчлалтай. Одоо янз бүрийн зүйлс харагдана л да. Тэгэл тэр маш олон төрлийн биерээр холж үзэх хэрэгтэй, маш олон төрлөөр эвлүүлж үзэх хэрэгтэй, эргүүлж тойруулж харах хэрэгтэй, толинд харах хэрэгтэй, өнгийн эсрэг болгож бодож үзэх хэрэгтэй, хоосоо орон зайг ажиглах хэрэгтэй. Бүр болохгүй бол танихгүй хүн зүйлээд ч хамаагүй энэ танд юу шиг харагдаж байна? Яг энэ арцгад дүрсэнтер тавиулж харж саж болно бүр арга авах юм бол. Гол нь энд бол ерөөсөө ямар ч зөв хийх арга, буруу хийх арга гэж байхгүй нэ зөвхөн цэвэр таны өөрийн асуудал. Зарим хүмүүс болохоор энэ дүрсэн дотроос маш урдан юм олж харж чаддаг. Зарим хүмүүс бол маш уддаг. Тэгэхээр яг хүн болгоны зурах тэр шууган дотроос одоо тэр дүрсээ олж таних хурд хоёр бол арилцаа адилгүй байдаг. Гэхдээ хурдан байлаа, удаан байлаа гэж ямар ч аль нэг нь илүү аль нэг нь муу гэсэн үг биш. Зүгээр та цэвэр өөрийнхөө хурдаар л ажиллах хэрэгтэй. Гэхдээ сануулгах юм юу юм гэхээр ерөөсөө хүч гаргах бол ямар ч хэрэг байхгүй. Гэхдээ дүрс санаж олж харж чадхад л хамаг бас энергиас орцуулах хэрэгтэй юм байна. Тэрнээс биш зүгээр ингээд өнгө бодог хойлоол ингээд яваал гэх юм дуусахгүй. Хизээч дуусахгүй. Тэгэхээр яг хэвээр гэхээр харж явж байгаа л юусэн нэг юм харагдах юм бол яг тэрэн дээрээс нь барьж яваал зогсоол тэндээсээ үлгэрлээд зохиомж дүрсээ гаргахгүй бол бодог хойлол яваал гэдэг юм. Тэгэхээр тэрийг бас ойлгох хэрэгтэй юм байна. Хизээ хаан зогсохоо мэдэх хэрэгтэй. Тэгээд хизээ хаан зогсоод цаашаа хэр бол хөгжлүүлээд бас хаан зогсохоо гэдгийг бас маш сайн мэдж байгаа хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр бол маш их цаг гаргах хэрэггүй, маш их хүч гаргах хэрэггүй. Гол нь өөрийгөө таних хэмжээнд хурдан дүрснүүдээ гаргаж байгаа хэрэгтэй. Энэ дотроос юу гэдгийг жишээ нь сонирхолтой зүйлс харагдж болно. Хэрвээ 21-р зургийг харах юм бол тийм энэ гол маягийн охин урд нь мөөг тэгээ чихмэл тоглоомод амьд байх жишээ нь тийм энийг бол би юусо бодож олж чадахгүй шүү дээ. Би бол ер нь хвчлэн боевик кино үздэг хүн тэгээд ийм зүйл нь миний хувьд бодож олох аягүй хэцүү. Тэгэхээр ийм зүйл яаж над ирж байгаа юм бэ гэхээр би өөрөө ихгүй дүрснүүдийг нь тодруулаад яваад ингээ үзэхлээр жишээ над ирж байгаа санаа байхгүй юу? Гих мэт байх нэ. За мөн харцаагаантай ижлэхэн аргаар эхлэн гэхдээ зөвхөн дан өнгөөр. За тэгээд ялангуяа эсрэг өнгөнүүдийн хооронд холж эхлэх зүгээр байдаг. Тэр өнгөний үрдний тухай хичээл үзсэн бол үнийг ойлгоно. За тэгээд гурвалсан ямар ч өнгө эргэж болно хамаагүй. Угаасаа явцын дундаас бид нар өнгөнүүдийг өөрчлөөд явчих болно. Өнгөний эсрэгцүүлж जैन. За тэгээд надад таалагдсан хэсгийн зүсч авч байршуулж जैन. Эргүүлж тавьж जैन. Дээр нь хар өгж जैन. Харцаагаан жоохон цэс оруулахгүй бол дан цэвэр өнгөөр байгаа юмнуудыг зарим хүн хараад ойлгохгүй байх тохиолдол гардаг. Тийм болохоор харцаагаанараас ялгарлуудын зориуд оруулж явах хэрэгтэй тодорхой хэмжээнд. За тэгээд өнгийн тохируулаад тэгээд эргүүлнэ, хэвтүүлнэ, босгоно. Янз бүрээр энийг үлээсээ та өөрөө л мэднэ шүү дээ. Яаж одоо таны хайгуул туслах ямар л арга тэр бүгдийг л хэлэх хэрэгтэй. Жишээ нь надын таалагдж байгаа хэсгийг би өсөө томруулаад авчлаа. За энийг бас өнгийн эсрэгцүүлж үзлээ. За одоо энд би тэгшгим хийж эхэлнэ. Тэгшгим гэж бас гоё арга байдаг. За энийг би дараа нь жоохон дэлгэрэнгүй заах болно. Гэхдээ энд яг эхнээс нь жоохон харж байгаа та нар. За жишээ нь тэгшим гэхээр энэ ч би таалагдж байгаа зүйлүүд зүсч яваад нөгөө талд нь яг толь шиг тэгшим үсгээ явж байна тийм үү.
За энэ ч бас ингээд хүчээр алсал үүсгэж байрлуулж үзэж байна. За энэ дээр над таалагдж байгаа хэсэг байна. За бас эргүүлээ байрлуулчлаа. За хамгийн таалагдж байгаа хэсгээс томруулаад авчлаа шүү дээ. За энийг тэгвэл босоо оруулахгүй бол хэвтээгэрэн сунгаж үзье. Мөн энд бас тэг шимээ хий. Доорноос илгаа авахгүй яг адилхан. Энэ мөн ижил. За тэг дээдлэх мөн ижил тэгшин хийсэнсэн би өнгийн эсрэг болгож үзлээ. За доотлол тэгээ болохгүй байхад нь би бас янз бүрээр хэсгүүдийг дураараа байршуулж үзэж байна. Тэгээд эргүүлээ хартал миний хайж хийсэн санаа олдсон. За одоо ингэ наривч эхэллээ. Би эхний зурган дээр бол анхнаасаа ямар ч санаа байгаагүй. Энэ дотор ямар танил төрс болж хараагүй. Гэхдээ яг хоо сүүлд нь тодруулах явцдаа дээр нь ингээд судлаа хайгаад яваад байвал зөндөө юмд гарч ирнэ. Жишээ нь би саний тэр зураасаас аваад шууд хаана усгаж ин тийм үү жишээ. Тэгээ хаана харагдаад эхэлсэн юм чинь за цайз байж магадгүй юм байна гэж бодоод тэгэхээр цайзын гадаад одоо юу уучлах вэ гэтэл би зам тавьж байгаа. Тэгээд за намхтай байвал гоё ч юм уу, мөөгүй байвал яг ч юм уу. Янз бүрийн тийм дүрснүүд бодож агаад тэгээ тэрийг ингээд дээр нь оргоор зураа яваад байгаа байхгүй юу. За тэгж байгаа зохиолынхоо санааг олчингуудаа за тэгвэл хоёр чадтай хүн гадаа нь зураад үзьегээд за хоёр чадтай хүн юу гэж байгаа юм гэхээр мэдээж цайз юм чи эрүүл хийж яв таарна тийм үү. Тэгвэл яах гэж эргүүлэх юм гэхээр тэгээд дайсан олох гэж те. Тэгэхээр энэ цайнд нь би эсрэг өнгөөр нь нинжа зурчиж байгаа байхгүй юу. Тэгээ ингээд ийм хөөрхөн жижигхэн зохиол ханаач байхгүй жаад ингээд гараад ирчихнэ. За түүний дараа энэ чи би улаан устай эмэгтэй хүн дүрсэн дотор олж харсан. Тэгээд ерөөдөө эмэгтэйгээ ингээд зураад явж байна л да. Жишээ нь дараа нь зургийг хийх явцад бол өнгийн бол яаж ч өөрчлөж болно шүү дээ. Хамаагүй чинь энэ эмэгтэй заавал улаан устай байх ч албагүй, цэнхэр арьстай ч албагүй. Тэгээ яг ерөнхийдөө гарын сунгаад за ерөнхий биеийн хэлбэр галбирыг ингээд зураад үзэж байна л да би. За тэгээ юунд гар нь хөвчөөж болох вэ? Юуны зүг гар нь сунжээж болох вэ гэд. Тэгээ явж байгаа энэ дүрсэнт төр над ерөөсөн цэнхэр арьстай улаан нүдтэй бар шиг амтаа харагдаа болохгүйсэн. Тэнгүүд нь тэгвэл тижээдэг бараа илжээж болох юм байна гэж бодоод тэгээд сурч байгаа байхгүй. Тэгээд тэр үзүүнийх нь хээг олон дахин хувлаад давтамж болгоод тэгээд алтын шүдтэй, алтын ивэртэй, алтын хээ явуулцтай нүүрэн дээрээ. Тэгээд эмэгтэй нь бол юм эльфчтэй байгаа анахаа. Гэх мэт. За тэгээд түүний дараа эн чинь бол ерөөсөө л надад шууд анхнаасаа л царай харагдсан. Тэгээд энэ царайг тодруулаад тэгээд үс саслтын чолктой болгоо гэх мэт. Тэгээд доороос туссан гэрэл. Тэгээ нөгөө талд нь болохоор эсрэг өнгөөр нь хувилж болгосон. Тэгээ нөгөө тал энэ хоёр дайсын дөрүүдэж болно, ихчлүүлсэж болно тийм үү? Юу ч хийж олон зүгээр санаа таваагүй. Гэхдээ дизайны хувьд бол давтамжтай. Гэхдээ мэдээж яг тэг тол шиг давтамжтай биш. Дундуур хоёр талынхаа хээг зэрэг нь бас өөр өнгөтэй байгаа, өөр хэлбэр төрстэй байгаа болохоор давтамжлаа. За энэ ч бол надад ерөөсөө илсэн цөл шиг харагдсан. Тэгээ илсэн цөл дээр юу хийж явуулах вэ гэхээр машинтай хүмүүсэж болно тийм ээ. Морьтой хүмүүсэж болно хамаагүй. Тэгээ заавал энэ дотроос байх албагүй дээр нь ингэж юм нэмж ажиллаж болно ерөө бүр болохгүй бол. Үнэхээр аргаа харуул. Тэгээд ингээд юу ажиллах вэ гэсэн чинь ингээд илсэн цөлд юм гуугаад ирж байгаа хүмүүстэй уулзж хийж болно тийм ээ машинтай хүмүүс. За тэгээ түүний дараа дундлын зохиомж дээр надад миний толгойд нэг санаа орж ирэхгүй байсан. Тэгэхээр би шууд алгассан. За тэгээ түүний дараа түрүүхэн би нэг туулаа чихмэл тоглоом гэж жишээ ярьжсэн. Тэрнээс яагаад чинь санаа аваад Алиса үлгэрийн орноор аялсан гэд тэр ээж болох юм шүү гэж таад бас нөгөө талаар тэр доод тавцангийн шал нь яг нөгөө шатрын хөлөг шиг байсан. Тэгээд тэндээс санаа аваад ер нь ийм зохиомж хийвэл яасан юм бол доо гэд. Тэгээ баган тоглоомнууд амжилтсан буугаад ирээ чи ингээд уулзъя гэх тийм ээ Disney Google-ийн кино шиг тэгээ нохойтойгоо явж байгаа. Тэгээ цаадлаас шар гэлт. За тэгээд тоног сүлд нь дундлын зохиомжоо хартал яг дээд ирмэг дээр хүний өвгөн хүний сахалтай хүний царай харагдсан. Тэгвэл юм мундаг ийм гангу хувцастай өвгөн хүн байвал яг үгүй тийм ээ дунд нь алгаа авсарсан байгаа. Тэгээд нэг хөрчлөлөх зүйл байхгүй. Гэхдээ энэ бол тун хачин хувцсны санаа болж ич чадсан л та. Ингээ харахаар. Дөнгөж сая бид нэр өнгөөр бас яаж төрс хайж зурх аргыг үзцгэлээ. За энэ дээрс нэг юм сурсан юу вэ гэвэл одоо жишээ нь энэ
зохиомжуудаа цааш нь хөгжүүлж болно тийм үү? Эндээс гарсан санаа юу ч болж болно шүү дээ чинь. Кино зохиолч болж болно, зургийн санаач болж болно, комик зохиолч болж болно, юу ч болж болно. Тэгээ эсвэл плакатны дизайн, фэшн дизайн юу ч болж болно. Гэхдээ нэг зүйлийг ойлгох нь юм бэ гэвэл заавал энэ дээр гаргасан өнгөөрөө бүтээлээ заавал дуустал ажиллах хэрэг байхгүй мэдээж. Энэ бол зөвхөн ноорог санаа учраас. Тэгэхээр эндээс гарсан санааг аваад тэгээ тэрс өөр өнгөөр, тэрс өөр дүрслэлээр, тэрс өөр материалаар бас хийж болно. Тэгэхээр энэ бол цэвэр таны мэдэх асуудал яаж юм дээр ажиллах нь. За тэгээ мэдээж эндээс авч болохгүй зүйлс тийм юм. Жишээ нь бид нэг яг энэ амар их шуугантайгаар цаашаа ажиллаа бүтээж дуусгах нь гэвэл мэдээж нэг хөлөгтэй бас сайн болохгүй байх. Зарим хүний хувьд тийм болохоор юу гэж хэлээд байгаа юм бэ гэхээр энэ зураг бол эцсийн бүтээгдэхүүн биш, энэ бол зүгээр л хэрэв өнгө холиод үзвэл ямар санаа гарч болох вэ гэж туршиж байгаа ноорог зургийн л нэг хэлбэр байхгүй юу. Мэдээж нэг хэсэг дээр бол ойролцоогоор нэг 10-15 минут зарцуулахад хангалттай. Яг уу хар цагаанаас юугаараа даваатай юм гэхээр илүү их тод уншигдэж болно. Аливаа нэгэн зүйл илүү их сонирхолтой гоё зугаатай харагдаж болно өнгө алга. Тийм болохоор энэ аргуудыг заавал холиод эсвэл дандангаар туршаад үзээрэй. Тун хэрэгтэй шүү. За одоо хэдэн жилийн хийсэн жишээнд харуулъя. За энэ бол яг ижлэхэн аргаар хийсэн байгаа угаасаа. Төрөж их шиг янз бүрийн өнгө түрхээл, тавиал, эргүүлээл, тойруулаад, татаал, сунгаал, өнгө нэмээл, өнгө хасаал, холиол ерөөс. Тэгэл яваад. Тэгээд тэрнийхээ дараа би нүдэнд яг танил төсөөтэй дүрсүүд гараад эхлэнгүүд нь зураад нөхөд тэгээд дуусгасан л та. За хамгийн баруун талын зураг харах юм бол одоо энэ магасны наанугаа нэмэхтэй энэ зураг байна те. За энийг яаж дуусгасан байна вэ гэвэл ингэж дуусгасан байгаа. Энийг хуучин бейс сайдн дээр байлгаж хийсэн. Тэгтээ яг би буулгацсан байгаа. Тэгээ өөрөөр хэлбэл ийм байдлаас ийм байдал руу гээд. Би бол бүх юмын дараагүй зүгээр хамгийн засаж тодруулах ёстой хэсгүүд дээр ажиллаад ингээл яваал дуусгацсан. Мөн ижлэхэн энэ бас адилхан жишээ байгаа. Бид нар тэрс тэр дундлын 7 номерын нэмэгтэй би бас зур дуусгасан. Тэр ийм болсон байгаа. Гихмит ингээд ажиллаж болно. За эргээд хар цагаан зохиомжуудаа цааш нь яаж дэлгэрүүлж болдго юм бэ гэхээр ойролцоогоор нэг 20-ыг зураад, 30-40-ыг зураад, 200-ыг зураад хэдийг зурж болно. Танд тэр цаг зав ирч хүч хүсэл эрмэлзэл байгаа бол бүр 500-600 хүч хийж болно. За тэгээд үүний давуу тал юу юм бэ гэхээр хэдий ч энэ олныг зуран төдий ч танд илүү их олон шин санаа гарч ирнэ шүү дээ цаанаасаа. Тэгэхээр тэд нар дотроос дуртай хэдийгээ сонгож аваад тэгээд ингээд өнгөний хувирал руу оруулдаг байхгүй. Хэрвээ дандаа зүүн талын зургуудыг харах юм бол хар цагаан байна тийм үү? Эдгээр яг нөгөө миний энэ дүрс бих холж ингэж гаргаж ирсэн зургууд. Тэгээ энийг цааш нь 5-6 янзын өнгө ингээд тус нь өгч үзсэн байхгүй. Өдөр болгоо, шөнө болгоод янз бүрээр. Тэгээ ингээд үзэх юм бол бүр сонирхолтой. Жишээ нь дундлын ясмэлхитэй зургийг харах юм бол одоо үд дунд болж байна. Дараа нь шөнө нэг хүнд инлүү яриад ирсэн байна. За гигэн цагаан өдрөөр уулзж байна. Дараа нь болохоор нар жаргаж явах үед наадлаас нарны гэрэл туссанаар байна. Дараа нь сүүлийн хэсэг дээр газраас ингээд хөхөнгийн ногоон өнгийн гэрэл дэшээ гэрэлтэж яхад дээр нь газсан байна тийм үү? Гэх мэтэр доотлын тэр нөмрөгтэй хүн болохоор намхтай усны наагур явж байгаа шүү дээ мөчр зүчтэй одоо бургастай. Тэгэхэд зүгээр л ижлэхэн зохиомж ирнэ, ижлэхэн санаа ирнэ. Зүгээр тухайн газрын нөхцөл, өнгө, гэрэл сүдрийг ингээ хойлоо туршаад үзэхэд хичнээн анзаар хөрч чадчихээн тийм үү? Маш их сонголттой. За тэгээд дүүнийг ингээ харахаар бас мөн ижлэхэн хамгийн дээдл тэр нэг олон нүдтэй макс байгаа. За түүний доор хар өнгийн хэрэг юм шиг луу ингээд ирээд цайзаа өрөө бяц мөргөж байгаагаар хувиргасан байна тийм үү? За тэгвэл доотлын тэр цайзтай луудлаа зургийг харахаар мөн ижлэхэн би зүгээр л лууны өнгө, газрынх нь өнгө тэгээд ерөөсө зохиомж нь өөрчлөхөөр зөвхөн өнгө гэрэл зүдрэл сольсон байхад юм байгаа байхгүй. За тэгэхээр би энэ зургуудаа ингээд зурчаад тэгээ би гүцээ дуусгахаар шийдсэн. За тэгэхээр номер 4-ийг сонгосны үндсэн дээр ийм зураг гарсан байгаа. Аврах том бүргэдэн толгойтой луу. Тийм ээ ингээд цайз мөрөж мэдээж энэ дотор яг хуу алсал нь буруу байгаа. Гэрэл сүдрээ жоохон буруу юмнууд би ахтай санаа нь бол нэг иймэрхүү тийм үү луу ирээд мөрөж байна. Тэгээ наадталт байгаа баатруудын би Монгол маягийн хоёрт дуулахтаа олгож өгснөөрөө Монгол үлгэрч юм шиг тийм ээ бүр сонирхолтой яг. Гэхдээ цайз нь бол Европ цайз байгаа. Их мэтэр ингээд санаа гаргаж болж байгаа байхгүй юу? За дахиад нэг жишээ гэвэл энэ ч дээдлийн игнийг харах юм бол аврах том мангасууд байшинд ойртож байна тийм үү? Тэгвэл мөн ижлэхэн гэрэл сүдэр нөхцөл байдлыг өөрчлөхөд ийм сонирхолтой болж ирж байна. За доотлын ханнууд гээд ханиул байдлыг гоё хийхэд хэцүү байсан. Гэхдээ чадчих нэгээрээ зурх гэж оролцсон. За түүний доор ойн чөтгөр гээд ингээд 6 зураг байгаа доотлын хоёрыг нэмэ. Тэр яасан гэхээр цагаан морьтой хүн сэлэм өргөд наадталтны сүдэрт тэр ийм сөрөг талын дүргиймээр ийм амтын ингээд гараас хараад хөдөлж байгаа дүрс байгаа. За тэгтэл энийг би мөн ижлэхэн гэрлийн тусгал
гэрлийн сонголт. Тэгээд дөрүүдийн эсрэгцэл зэрэг өөрчлөлт ингээд хийхэд ийм зураг болсон байгаа. За тэгэхээр би энийг хамгийн сүүлд нь яд тусгасан юм бэ гэхээр ингэж тусгасан яг. Энэ бол их сайн зураг болов шүү. Санаа нь юу юм гэхээр жоохон үзэгчийн толгой эргүүлсэн зураг болсон л доо. Ойн чөтгөр нэртэй. Тэгээд энэ морьтой хүн чөтгөр юм уу? Эсвэл энэ наадлаар байгаа энэ эвэртэй нэг сонин хувц өмссөн байгаа хүмүүсийн чөтгөрүүд юм бүү мэд. Гэх мэтэр ингээд хизээч урд очиж толгойд орж байгаагүй цаануудыг параидолия гэх аргаар цааш нэг мөрдөд өгöd явбал ийм болж байна. За тэгээ нэг тэр санаа гаргаад ингээд дууссан юм бол бид нар дараа нь яаж болох вэ гэж зохиомж хичээл төр үтсэн тийм үү. 3 хуваалт, шүргэлцэл, тэгээ байр гişэл аль нь гол сэдв болох уу гэх мэтэр ингээд дахиад энэ зохиомж улам боловсронгуй болгоод улам дэлгэрүүлээд цаашаа бүр гой зураг болох боломжтой. Тэгэхээр зөвхөн энэ дээрээ зогсохгүй цаашаа зохиомжоор өөрчлөгдөж болно. За тэгээд бүр зурж явах явцдаа нөгөө гэрэл сүдрийн онлоор янзлан хэр наривчлалтай байхаа гэх мэт ингээд явж байна. Тэгэхээр шуугийн дундаас дүр сад зураг гарга гэвэл нэг юм байна. За одоо түрүүчийн аргатай ижлэхэн бөгөөд тохиолдлын аргаар дизайныг тогтоодог нэг зэлтэй аргыг одоо үзцгээе. За би энд яаж яах гэхээр суур хүний анатомийнхаа зургийг зурчаад тэгээд дээр нь би нэг дүрс хийгээд тэгээд тэр дүрсийг шууд давтаал дээр нь давхар байрлуулаад дотор нөгөө өнгөөр нь зураад тэгээд дараа нь тэгшгийм хийгээд тэг хувцастай болгочих. За би энд бол юу ч бодоогүй ямар нэгэн одоо ийм тийм дүүргээ сэтгээгүй зүгээр шууд санаанд орсон өнгө санаанд орсон хэлбэр дүрс тэр бүгдийгээ давтаал хольж байрлуулаад тэгэл ерөөсөө тоо ингийн ерөөсөө шууд зүүн совингоороо тэнд нь байрлуулмаар байгаа бол тэнд нь байрлуулаад тэг хамгийн сүүлдэнд би тэгшгэм өгж байгааг анзаараарай. Тэгшгэм өгөөл нөгөө талд нь булгаад тэгээд дүрсээр давтаж болохгүй хэсгийг нь өөрөө дахиж нөхөж зураал тэгэл ингээл яваад байгаа. Энэгээр яадгийн гэхээр үнэхээр зурж болохгүй санаануудыг гаргаж ирмээр байгаа бол зөвхөн ямар ч хамаагүй дүрс зурж байгаа дуртай өнгөөрөө ингэ сонгож байгаа л тэгээд татаа сунгаад байрлуулаад тэгээд яваад нэг тийм залтай арга байдаг байхгүй юу? Ялгаатай дөрүүдийн дизайныг хийхдээ. Тэгээ энэ миний Photoshop-ийн хичээлийг үзэх юм бол би энийг яаж хийж байгааг ойлгох болно. Гэтэ ерөнхий онол нь юу юм гэхээр яг түрүүчийн шууган дотроос дүрс таних аргыг л яг эсрэгээр нь ашиглаж байгаа байхгүй юу? Жишээ нь энэ жишээлбэл би одоо шууны үд ч юм уу, тогсны үд ч юм уу янз бүрийн зүйлээс санаа аваад тэгэл ерөөсө хэлбэр дүрсийг нэвтэл тэгэл давтагдуулаад дээр доор нь байрлуулаад тэгээд хэмнэл үсгээл ерөөсө тэгэл яваад байгаа энгийн юм байна. Тэгээ энийг усан бодог зэрэгэрч хийж болох л байх л да усан бодог зэрэг ямар ч хамаагүй аргаар. Тэгэхээр зүгээр санаа нь юу юм гэхээр юу ч бодохгүйгээр дүрс зохиогоол тэгэл тэр дүрсүүдэд давтагдуулаад тэгэл яваад байгаа. Тэгээд дахиад хэлэхэд энэ дээр бол Photoshop ашиглахад бол хамгийн амархан ер нь. Гэхдээ өөрөөр дуртай багшаар хийж болно л доо 3D графикаарч болдог зарим тохиолдолд. Гэхдээ одоо ингээ харахад өнгийн эсрэгцүүлэл сунгаал татаал янз бүрээр байршуулаад тэгэл яваад байгаа байхгүй. Тэгэд би энэ дээр нь байрлуулсны дараа ерөнхий анатомийн дагуулж би гэрэл сүудрээс нэмж өгч байгаа. Тэгэхээр бодиттой хувц шиг болж гэж байгаа байхгүй. Тэгээд хооронд ойртуулж байршуулж томруулаад тэгээ одоо зарим нэг биеийн хэсгүүдийн халахлах хэсгүүд зэргүүдийн одоо нөхөж өгч जैन, зарим нэг хэсгийг хасж जैन балруулаар, зарим нэг хэсгийг дахиад би хуулаад нэмж өгч जैन. Тэгээд одоо хувцсныгаа нэг хээ залгаас зэргүүдийг нөхөж зурж өгч जैन. Тэгээ мэдээж бас толгойн нүцгэн байх уйтгартай хувцсан дээр байгаа давтамжаараа бас толгойд нь чимэг хийвэл гоё сонирхолтой болно. Тэгээ энэ ч гэсэн ерөнхий ямар стилийн хувцас гэдгийг харж байгаа толгойн дахь чимгийг бас зохиож өгөх хэрэгтэй. Жишээ энэ бол мотоциклийн салхисөрөх маягийн хувцас байгаа. Тийм болохоор би нүдэнд нь шил зүйлж өгч байгаа. За энэ эмэгтэй бол ерөнхийдөө жоохон шууны үд маягийн гангараатай. За энэ эмэгтэй толгойн чимгийг бол тэр мөр бэлхүүс дээр нөгөө хээ уулзыг бол тэрний сүйдэр дүрсийг бас давтагдуулсан байдлаар толгойд нь хийж өгснөөр толгойн дахь чимийг биеийн хувцас зэрэг бүгдээр нэгэн цулуулж өгч байна. За дараагаар нь би бүгдийг бодоод дуусны дараа дахиад би ерөнхий нэг соловтор тайзны гэрэл, соловтор суур сүйдэр өгч जैन. Гарын фоноос салгаж ялгаруулж өгч जैन. За тэгээ хамгийн сүүлд нь засаад дуусны дараа бол ийм байгаа. Тэгэхээр энийг
Яг адилхан саяны Pareidolia-тай бол тун төстэй арга зүгээр л давтамжит дүрсүүд үсгээд тэгээ мөн тэндээсээ дахиад дизайн олж харах. Тийм л энгийн зүйл байгаа. Тэгээ энийг бол маш олон компьютер тоглоомны дизайнерууд, Холливуудын шинжлэх ухааны киноны дизайнерууд ашигладаг арга. Тэгээ энийг бол хичнээн ч удаа давтаж хийсэн юусэн хязгааргүй олон төрлөөр гарч болно. Хамгийн гол нь энийг ингэчүүл яах вэ? Тэрийг ингэчүүл яах вэ гэж бодох хэрэг байхгүй. Шууд нэг шатн дээр нь гიშгээл нөгөө дараагийн шатын өөрөөс нь үсгээл ерөөсө тэгэл яваад байгаа арга. Гэхдээ энэ бол хэлсэн энэ бол яг төлөвлөгөөт дизайн бол биш учраас зөвхөн тохиолдлын шин чанартай зүйл. Тийм болохоор магадгүй өөрийнхөө хамгийн өссөн дизайныг олон олтлоо маш олон тохиолдолд гарах хэрэг гарч магадгүй. Тийм болохоор тэрэнд бас бэлтгэлтэй байх хэрэгтэй. Тийм болохоор энэ бол хамгийн найдвартай арга биш ч гэсэн хамгийн зугаатай, хамгийн толгой гарчлахгүй, тэг хамгийн олон үр дүнг гаргаж авч болох арга. Тэг хамгийн гол нь юу юм гэхээр ямар ч төрс үүсгэсэн байсан гэсэн тэгшгэн ороод ирэхээр л яг бодтой хувцас шиг болж иж байгаа шүү дээ. Тэг нөгөө тэгвэр нэгэн дээр нь ойролцоогоор ердөө дээд тал нэг 15 минут зарцуулахаар л хугацаа шаарддаг бас даваа талтай байдаг. Тэгээ дахин хэлье. Энэ бол уран сэтгэмж биш, уран дизайн биш. Ердөө л тохиолдлын шин чанартай үр дүн гэдгийг. Тэгээд угаасаа нэгэн тийм дизайн гаргасан бол бид нар яах ёстойгоо мэдж байгаа. Цааш нь улам дэлгэрүүлж, засаж, янзалж, дахин шинжилж, улам бодиттой болгож өөрчлөх. Тэгээд энэ аргаар ямар ч төрлийн робот, машин, танк, байшин барилгын дизайн ерөөсөө юу ч гаргаж иж болно. Хамгийн гол нь хэ угалц сүүдэр дүрснүүдээ зөв хойлол тэгэл ингээд холжтгаал ингээд яваал л яг нэг юмд хүрдэг байхгүй юу? Интернетээр яг энэ аргыг заасан бас зөндөө хичээлүүд байгаа хэрвээ сайн хайвал. За миний зааж байгаа дараагийн энэ арга бол дүрс судлал гэдэг хичээлтэй холбоотой анги байгаа. Хэрвээ тэрийг үзэх юм бол миний яриад байгааг ерөнхийд нь ойлгоно. За энэ юураа өөр юм бэ гэхээр нэг сүүдэр дүрс сонгож аваад тэрэн дотор олон өнгөөр будаж үзээд тэгээ хамгийн таарч тохирох өнгөний хөлбөрийг сонгож авах. Тэгээ энэ бол мэдээж бидний төрүүчийн үзэж явж байгаа аргатай бол яг адилхан. Энэ удаа яаж байгаа юм гэхээр зөвхөн өнгөний хуваагдал, өнгөний устдуудаар хайж үзэж байгаа байхгүй юу. За тэгээд хэд хэдэн хэрчилтээр өнгө тавьж үзсний эцэст тухайн дүрсэн дээр таарж байгаа хамгийн сайн хуваагдал онцлогийг сонгож аваад тэгээ тэр болгон дээр нь тус тусад засаад нөхөө явж байгаа. Тэгээ одоо ингээ харах юм бол ерөнхийдөө комикс киноны баатар, супер баатарууд руу хувцастай болж ирж байгаа л да. Эсвэл одоо сансрын эзэнт гүрний баатруудын хувцас ч юм уу, эсвэл үлгэрийн баатрын хувцас, эсвэл спортын хувцас ч гэж болно. Гэх мэтээр ингээд өнгөний цохилтолгоонуудыг ингэж туршиж үзэж болох нэг гоё арга байгаа. За мэдээж энийг бас дан ганц хүн гэлтгүү тэгээд мангас, байшин тэг ямар ч сүүдэр дүрстэй юм дээр ашиглаж болох арга гэдгээр тунд даваа талтай. Тэгээд хамгийн гол энэ дээр нэгэн дүрсээ тогтсон бол санаа зовоолгүйгээр зөвхөн өнгийн хайж үзэх арга байна жишээ. За одоо ингээ харах юм бол төрөл бүрээрээ гарч иж байгаа л да ноосон цамц. Тэгээ энэ зүрийн имжээр залгаасуудыг тавиад ирэхлээр угаасаа ингээд улам тодорхой болоод ирж байна. Тэгээ энэ бүгдэд зав гарах хэрэгтэй. Яагаад гэвэл компьютер өөрөө ингэ чи бүгдийг нэмж чихгүй. Тийм болохоор өөрөө харж агаад за энэ хэсэг дээр өнгийн өөрчлөлт гоё байна. Энэ хэсэг дээр залгаас имжээрүүдийн тодруулж өгвөл гоё юм байна гэх мэтээр ингээд өөрөө сайжруулад ингээд явах хэрэгтэй. За энэ чинь яг би мэдээж толгойг нь хүний арьсаар будаагүй байгаа. Тэгээ бас мэдээж үргэлж сүүлээр нь бодчих болно тийм үү. Тийм болохоор ерөнхийдөө өөр төр нь байгаа өнгийн дээр нь тавиад үтсэн байгаа тандаа. За тэгээ ерөнхий гэрэл сүдэр тавьж өгөөд тэгээ ерөнхий өнгөний цэцвэрсийн дараа ийм болж харагдаж байна. Тэгэхээр ердөө 30 минутын дотор баг энэ олон хөлбөрүүдийг гаргаж ирж болж байна. Тэгэхээр ялангуяа загвар зохион бүтээгч ч юм уу хувц загвар сонирхдаг залуусаа байвал энэ мэт аргаар зохиосон загварынхаа сүүдэр дүрсэн дээр өнгөнүүдийг өгч үзвэл тун сонирхолтой. Тэгээд хамгийн гол нь компьютер дээр учраас маш хурдан засахад маш амархан тийм даваа талтай байгаа. Гэхдээ ингээд зохиосон сүүдэр дүрсэн дотор өнгө өгч баяжуулж үзцгээе. Хоёр дахь арга бол үгээр сэтгэж зурах. Бодлын мөр буюу англи хэлээр mind map гэж
аливаа нэг мэдээллийн задаргааг эмхэлсэн арга байдал. За хэрвээ график харах юм бол гол сэдвүүгээ дүгнэ. За тэгээ гол сэдвээсээ дөрвөн зүгт санаа гэж задарсан. За санаа болгоноос дахиад хоёр мөчөр буюу дагалдах санаа гэж гаргасан байна. За энэ яадаг вэ гэвэл шууд бодоод олж болохооргүй амархан шийдлийг үг болон утгын холбоосоор хөөж олж шийдэж хэрэглэж болдог аргуудын нэг. Тун амархан тун их үр дүнтэй аргуудын нэг байдаг. Энэ аргыг юунд ашигладаг вэ гэвэл бүх юмн дээр ашиглаж болно. Аливаа нэгэн зохиолын санаа, зургийн санаа, дизайны санаа, аливаа нэгэн асуудлыг шийдэх, аливаа нэгэн зүйлийн утга учирыг олох зэрэгээр. Тэгэхээр энэ нь ялангуяа дүрсээр сэтгэхээс хамаагүй илүү үр дүнтэй арга байдаг. За тэгэхээр зургийн хувьд бол тухайн зургийн санаа хүмүүст хүргэж байгаа мессеж гэдэг хамгийн чухал тийм үү? 1000 гоё зураад онцгой гоё санаа байхгүй бол тухайн бүтээлийн үндсэн төдий чинээгээр мууддаг. Гоё санааг яаж хайж олдог вэ гэвэл маш их хайгуул хийсний үндсэн дээр сайн санааг болж болно. Хайж олсон дотроос өөрөө хамгийн сайныг нь олж харсан хүн. Үгээр сэтгэн дүрсээ сэтгэхээс дахин илүү үр дүнтэй. Тийм учраас үгийн баялаг болон үгийн холбоосыг олж харж чадах чадвар нэн чухал. Толгойд байгаа үгийн баялгаа бүрэн шавах хэрэгтэй. Энэ хамгийн анх толгойд орж исэн санаанаас хэд дахин илүү сонирхолтой сонголтуудыг олгох боломжтой. Хэд их үгтэй болохоос өмнө зайлсхийх хэрэгтэй. Хэрвээ үг их хэдвэл тэрхээ олон үгэн дотор толгой эргэж бодлох тохиолдолч бий. Учираас хэрэгтэй үгнүүдээ сонгож аваад тэрэн дотроос дахиад цаашаа шинэ граф үсгээд тэрэн дээр зураад явж болно. За энэхүү арга дээр бол яг заавал хийх ёстой гэсэн дан тогтсон арга байхгүй. Тийм учраас би өөрийнхөө хэрэгэлдэг хэлбэр маягийг та бүхэнд заая гэж шийдлээ. Хамгийн гол нь энэ аргын давуу тал юу вэ гэвэл параидеологи бодвол энэ бол тохиолдлын бус чанараар үр дүнгууд гарч болохоор гарсан үр дүнг яаж удирдах болохоор давуу талтайгаараа бусдаас хамаагүй илүү гэж явдаг юм. За ямар ч сэдвээр дүрцэлэх гэжсэн эхлээд заавал 5 асуултанд хариулагдчих чадхаар байх хэрэгтэй. Тэр нь юу вэ гэвэл хэн, юу, хизээ, хаана, яагаад, давны сүлд нь яаж гэж. Зарим хэсэгт нь ямар гэдэг асуулт байж болно. Гэхдээ заавал өөртөө зориулсан баг нь халбгүй. За тэгэхээр энэ хэдэн асуух үеийг хүчээд юмны үснийг татах хэрэгтэй. За хэн гэдэг нь зургийн эзэн. Хин ч гэж болно тийм үү? Хүн, амьтан, бүр бурхан, сүнс, зарим тохиолдолд түүхэн гэх мэт. За тэгвэл юу байж болох вэ гэж тийм үү? За юу гэдэг дээр одоо объект, эдлэл, хүний гараар бүтсэн зүйлсийн нэрс. Гэх мэт зэрэгээр. За хизээ гэдэг маань одоо өнгөрсөн ирээдүйг гэх мэт. За тэгээд хаана гэвэл хаан ч болно л доо. Дэлхийд, тэнгэрт, за тэгээ усанд, за тэгээ газарт, өөр хэмжигдэх хүнд. За яагаад гэдэг маань хэн эсвэл юугийн хийж байгаа үйлдэл байж болно. Яагаад гэвэл буцаж явах, одоо хамгаалах, тэмцэх, одоо юу ч хийж болно. Энд ерөнхийдөө үйлэг барах хэрэгтэй. За тэгээд яаж гэх юм бол яагаад гэдэг үйлдэлтэй холбоотой үйлдэл нисч, гүйж, сууж, одоо жишээ нь яарч гэх мэт яаж ч болно. За тэгвэл жишээ нь одоо зөвхөн ингээл харахад санаанаасаа жишээ нь энэ эхний асуултын үгнүүдтэй холбоод хүснэг татхад л иймэрхүү үгнүүд толгойд орж иж байгаа чинь тийм үү. За тэгвэл хин гэдгийг доош нь уруулан дэлгэрүүлээ л да. За хэрэг хүн дээр авъя тий. За тэгэх юм бол эрэгтэй хүн байж болно, эмэгтэй хүн байж болно, өвгөн, эмгэн, хүүхэд дотор баг, балчир гэх мэтэр. Одоо бид юу яаж байгаа юм гэхээр ерөнхийдөө энэ хүснэгтүүдийн дэлгэрүүлэлтийг хайж байгаа байхгүй. За тэгээд доор нь одоо робот гэж оруулж иж болно тийм үү. Мангас байж болно, мангас дотор авраг, эсвэл хүний дайтай байж болно. За тэгээд хин гэдэг хэрэг амтан байх юм бол динозавр, хорхой, тижээр амтан, робот гэвэл буцаад киборг гэж болно энэ дээр бас. За тэгээд бурхан сүнсгээд явах юм бол мэдээж энэ чинь тэнгэрийн элч. За тэгээд зомби зэргүүд байж болно тийм үү. За юу гэвэл эдлэл хэрэглээ объект. Энэ хин гэдэгтэй бол адилхан л та энэ хоёр ерөнхийдөө. Хэрэг хин нэгнийг дүрслэхийг бол юу ч хамаагүй дүрсэлж болно тийм. За тэгвэл энэ чинь юу дүрслэх гээд байгаа юм бэ гэвэл объект эдлэл хэрэглэлгээ явсан юм чинь мэдээж их гоё байшин байж болно, машин байж болно, хувцас байж болно. Өөрөө мэдээж байшин гэсэн юм чинь. Өөрөө талбай, ерөөсө толгойд төр орж ирэх үгнүүдэл тавиад байгаа шүү дээ. За одоо хувцас гэхээр одоо хамгаалтын хувцас, хуягдуулга, хамгаалтын хуягдуулга. За одоо өөрөө гэдэг бол одоо жишээ нь ажлын, амралтын, сургалтын, хадгалалтын буюу склад гэх мэт. За тэгээд одоо машин тэрэг техник болоод ирэнгүүт мэдээж за яг онгоц байж болно, онгоц завь, пуужин. За тэгээд яг танк, эсвэл явган хөлтэй машин байж болно шүү дээ тийм ээ. Аалз шиг хөлөөр явдаг гэх мэт. За тэгээд объект гэвэл мэдээж чинь хүүхдийн тоглоом байж болно, чимэглэл байж болно, эсвэл ном, дэвтэр хамаагүй. За хизээ гэдэг нь одоо өнгөрсөн ирээдүй гэж. За тэгвэл одоо гэдэг дээр доош бичиж явах юм бол өнөө үе гэж биш болно. За өнөө үе гэх юм бол за 2010 оноос 2017 оны хооронд бидний үе шүү дээ. Бас бидний үе гэж болно.
мэдээж үгээр тавьж байгаа учраас. За доошо өнгөрсөн гэд бичих юм бол за Балар эртний дундад зууны галвын үеийн дэлхийн үүсэх үеийн гэх мэтэр. За ирээдүй гэх юм бол гişнэн жилээр тоолж болно шүү дээ. За 20 жилийн дараа, эсвэл 100 жилийн дараа, за бүр 1000 эсвэл тоологдчихгүй цаг хугацаа алдагдсан үе, тийм үү? Он тооллог марцсан үе. Гэх мэтэр ингээд бичлэх нэ. За хаана гэвэл дэлхийд тэнгэр товсор төр юм шиг түмэн гээд. За ерөө дэлхий гэх юм бол тийм ээ. Дэлхийд хаана очлох вэ гэвэл за цөлд, ойд, талд, хангайд, ой гэдгээр ард бүр жунгл гэх мэтэр эсвэл бодит байршил. Бодит байршил гэхээр одоо Монголд, Хятадд, Иракт гэх мэтэр. За усанд хэд хэдэн янз ус шүү дээ тийм ээ. Голд, нууранд, далайд, намганд, бассейнд. Өөрөөр хэлбэл усанд гэдэг үгтэй холбогдуулаад устай холбоотой бүх газрыг л бодож олж бичих хэрэгтэй байхгүй заасан дээр. За тэгээд доошо тэнгэр тэгэхээр за агаартай болно. Эсвэл үүлнээс дээш. Тэгээд дээшлсэн юм чи орбит болон сансарт. За одоо яагаад гэдэг чинь зургийн одоо зохиол шүү дээ тийм ээ. За жишээ нь тэмцэх гэдэг үг явуучаа л тэмцэхтэр түүхэн тэмцэлж болно. Эсвэл сэтгэлийн тэмцэл, ганцаардлыг хавлах, эсвэл тулалдаан, тэмцэхтэй хэрүүл, эсвэл хамгаалж тэмцэх бас гэх мэтэр. Өөр ч одоо юу гэдгийг ямар зургийн гэвэл жишээ нь хайр харуулсан зураг гэж болно. Хайр гэх юм бол за мэдээж амаргийн хайр, гэр бүлийн эцэг эхийн, найз нөхдийн, багш шавийн хүндлэл хайр, эсвэл бурхан шашны хөндлөн хайрлах. Хайр гэдэг үг заавал хайр гэдэг гэж болов хайр хүндлэл гэж болно шүү дээ. Тийм биз. Бурхан сүсэг. За тэгвэл өөр юу ажиллах вэ? За дээр чинь буцаж явах гэж үгээ биччихлээ л дээ. Албагүй. Гэхдээ буцаж явах гэдэг дээр юу ажиллах юм гэхээр утгын зүг, гэрийн зүг, ирсэн газар руу тэр хайр гариг юм бол гариг руугаа гэх мэтэр. За яаж гээд нисч сууж гүйж яарч энэ дотор үйл өгöd орно тийм үү? За энд яарч гэж өнөсөл гараараа хийж болно хамаагүй. Ямар ч хэлсэн үйлдэлтэй л өгнөд байх хэвээр. За нисч гэдэг дээр болохоор одоо далавчаараа нисэх, онгоцоор хөлөглөж нислэг мөрөж болно бас тийм. Шууд жингүүдж одоо супермен шиг ниснэ гэж байгаа байхгүй. Гэх мэтэр олон янзын нисгэр байна. За гүйн гэхээр олон янзын гүйлт байна л да. Жишээ дөрөв үлээр ажиллах. Хамаагүй шүү дээ. Юу ч бодож болно шүү дээ. Гол энэ үгтэйгээ холбоотой байх хэвээр. Жишээ нь гүйн гिचингүүтээ урсаж идрэх бас сонир л да мэдээж чи явах нь явна. Гэхдээ чи гүйн гэдэг үг биш аахгүй. Гүйн гэдэг чинь хөлөөрөө гүйхийг л гүйд гэж хэлж байгаа болохоос урсахыг бол гүйн. За урсгал гүйдэл гэж ярьдаг. Гэхдээ урсна гэдэг чинь монгол хэлэнд бас өөр юм гэсэн бидаас үг байгаа болохоор арай өөр. Дөрөв үлээрөө. За бас хоёр үлээрөө. За тэгээд гүйн гэдгийг тэгвэл юу яа л да. Задлаа л да. За хөдөлгөөнгч шилжилт. Тэгэх юм бол шилжилтгээр харин бичих юм бол түрүү чинь урсах гэж үг орж иж болно шүү дээ. Өнхөрч болно. Эсвэл нэвтлэх, нэвтлийн явах, нэвтлэн гүөх, нэвтлэх, цүнлэх гэх мэт. За сууж, яаж суусан, завлах, явган, сөхөрч суух, налаад суух гэх мэтэр. За аль нэг үйлийг гараараа хийж юм гэсэн тий. Гараараа яаж хийж ажиллах вэ гэж багжаар. Эсвэл бусдын гараар гэх мэт. За ингээ миний цаасны хэмжээ дууссан гэсэн бид нар цаашаа дахин шин цаас гаргаж ирж болно. За тэгээ энэ дээр юу харж байгаа нэг гэвэл дээдлийн асуултын үгнүүд дээр буулгаад ингээ доош чигсаагаар явхад бидэнд бол маш их үг толгойд цуурж орж чадж байна тийм үү. Бид нар хамаагүй бодож байгаа шүү дээ. Одоохондоо бол ерөнхийдөө бид нарт санаа байхгүй учраас санаа хайж байгаа байхгүй юу. За тэгэхээр хамгийн ихний хийж болох арга юм гэхээр яг энэ ихний асуултуудад хариулаад тэгээ зүгээр ингээ хамаагүй ингээ бичих. Тэгэхээр одоо дараа нь яадаг юм бэ гэхээр бид нар ашиглах үгнүүдээ сонгох хэрэгтэй. За хэрвээ заах зургийнхаа санааг хүнээр авъя тий. За хүн байлаа гэхэд хүн гэдэг үгээ дугуулчих. За тэгээд хүн гэдэг үгээ дугуулсан юм чинь ямар хүн бэ? Эрэгтэй хүн. Эрэгтэй хүн. За тэгээд доошлоод өвгөн хүн үү тий. За өвгөн хүн байж. Эрэгтэй өвгөн. Тэгээд мэдээж эрэгтэй хүнтэй өвгөн юм чинь. За дагалдах мэдээллүүдийг авраг мангастай өвгөн нэмэх гээд авчтай энэ нэмэлт. За тэгээд авраг мангас нь ямар ч мангас ажиллах юм бэ гэхээр ерөнхийдөө тэнгэрийн элчин мангас ажиллах уу? Сонирхоод үзье л та. Тэнгэрийн элчин авраг мангас ажиллах уу? Болно шүү дээ. Болохгүй ч тий. За тэгвэл үүнтэйгээ нэмээд өвгөн хүнийхээ хувцсыг ингээ авч. За одоохондоо зүгээр хамаагүй бид сонгож авч байгаа. За одоо хувцс нь яадгийн тэгвэл амралтын үед өмсдөг хувцс байлгаа тэхүү. Ингээ олвч. Хувцс амралтын үеийнх. За тэгээд заах одоо энэ дотор ном дэвтэр чимэглэлүүд ингээ оруулчихъя л яадаг. Тоглоомыг хасчих. За тэг хизээ вэ гэсэн чинь. За дундад зууны үед иж болно. Эсвэл тоологдчихгүй үед иж болно гэж би хэлсэн шүү дээ. Тэгэхээр үлгэр бол таарж болох нэ. Ингээд өвгөн мангасаар нийлээ ирэхээр үлгэрийн тоологдчихгүй цаг явчих. За хаана юм гэвэл за дэлхий дээр байлга яа тэгвэл яадаг. Дэлхий дээр. За дэлхий дээр гэсэн чинь хангайд байлаар гоё. Тийм ээ. Эсвэл ойд ч юм уу. За хангайд байлгач. Мэдээж хангай гэдэг чинь өөрөө эргээд ой модтойгоо холбогдно. Хангайд мэдээж мод ургана. Хангай дотроо эргэж ингээ орхичих уу. Тийм ээ. Яагаад гэвэл хэрүүл мангастайгаа хэрэлдэж ялдаг нөгөө. Мундаг мэрэгүү үгэн байдаг хөө. Чи ном дэвтэр гэр ингээ холбоод өгсөн юм чинь. За тэгвэл хэрүүл гэдгийг бас мэтгэлцэн байж болно. Мэтгэлцэн. Тэгсэн чинь багш хоёр байл яг хоо. Одоо мангас маань өөрөө багш хоёр харьцаатай. Мэтгэлцэн тийм ээ.
За энэ доор бол буцаж явах биш. Бид нэр хэрүүл гэдэг яагаад юу хийж байгаа вэ гэдэг дээр ингэж авсарч давхар ажиллахгүй. Тэгэх юм бол толгой иргэн. За яаж их юм бол энэ хоёр маань хангаад байгаа. Мэдээж хоёр хүн явдал дундаа хэрэлдэж мэтгэлцэн гэж юу байх вэ? Тэгэхээр сууж таарах нь дээ. За заглаа суучих уу. Монгол үйлдвэр юм шиг болоод ирж шít. За завил суулаа. Гэх мэт. Одоо энэ дээр л ихэд зүгээр нэг зургийн санаа гараад ирсэн юу вэ гэхээр өвгөн хүн мангастайгаа тэр мангасан тэнгэрийн илчтэй далавчтай байх. Авраг мангас гэдэг чинь. За авраг байлаа гэд янз бүр шít. Жишээ нь хүнээс 2 дахин том, 3 дахин том, 1 дахин том байж болно тийм үү? Жишээ нь баг надаас нэг 50 см өндөр хүн байгаад би тэрийг аврах гэж бодож болно шүү дээ. Тэгэхээр хайцангой ойлголт. За тэгээд хувц өмссөн их гоё гангуй хувц байх хэрэгтэй. Манай өвгөн мэн зургийн гол дүр учраас амралтын хувц гэдэг чинь их гоё биеийн дэвтэх хувц байгаа нь шүү дээ. Ерөнхийдөө ичнэ гааж гэсэн. За тэгээд доор чимэглэл ном дэвтэр гэдэг. Тэгэхээр өвгөний эргэн тойронд иймэрхүү юм байх нь тийм үү? Мангас үг хоёр. За тэгээд доошо тоологдчихгүй буюу үлгэрийн онцаг тоолол. Тийм ээ. За яг үтэй. Одоо нэгэнд Монгол үлгэр гэдэг чинь буцаад үгнүүдэд хараа авах юм бол тоологдчихгүй хэрнээ үлгэрийн дундад зүүн юу юм байж бол ардын аав зохиол шиг. За энд хангайд гэхээр тэ дэлхий дээр энэ бол зохиомжтой байгуулж ш дэлхийн байгууллага байна шүү. За тэгээд доошо өөр зүйл байхгүй. Бид нар газараа хаана гэдэг газараа сонгоцсон. За яагаад юу хийж байгаа юм бэ гэхээр мангастайгаа мэтгэлцэж байна, хэрүүлж байна. Энэ хоёр багшаа болж болно. Тийм үү? Энэ бол заавал байх албагүй. За тэгээд яаж ихээр сууж завилж мэтгэлцэж яах нэ. Гэхэд ийм зургийн санаа гарч иж байна. За тэгвэл дахиад шин санаа хайх уу? Нэг ийм үснэгтэн дээр бид нэр хэдийг ч хайж болж болно шүү дээ. За тэгвэл эсрэгээр наваа төхөө эмхтэн хүн. За хүүхэд хүн тийм ээ. За тэгээд роботтай. Тэгээд тижээвэр роботтай. Өөрөөр хэлбэл дагалдагч робот байх нь тийм үү? Хань болдог робот байгаа нь шүү дээ өөрхөө. Өрөөнд бай. Өрөө. Ямар өрөө вэ гэсэн чинь сургалтын өрөө гэдэг. За энэ дотор олон ном дэвтэр чимэглэл байх нь шүү дээ. За яг дөрвж ах шиг байг. Гэхдээ яадаг одоо өрөө гэд ирэхээр хичнээн ном дэвтэр байсан чинь төс өр болоод ирнэ шүү дээ. Одоо номын сан тавьж болно. Номын төвөрөө тавьж болно. Компьютерийн ширээ байж болно. Нэгэнт робот гэл ороод ирсэн бол эн чинь орчин үе болчихж шүү дээ баг. За тэгэхээр яадгийн өнөө үе вэ гэлтэй. Бидний үе одоо цаг. За тэгээд за үйл явдал нь за дэлхий дээр ойлгомжтой. Гэхдээ нэгэнт өрөөнд дотор авцсан учраас энэ байршлуудыг авахгүй болно. А яах вэ? Хэрвээ байршил хаана вэ гэдэг чинь жишээ нь Монгол гэх юм бол монгол хүн байж болох нь шүү дээ. Тэгээ Монгол тэгээд авлаа. Тэгэхээр Монголд хүн гэдэг чинь одоо ингээд татаад зураас тавихаар монгол хүн болж байгаа байхгүй юу? Яагаад гэдэг дээр бидний энэ жагсаалт угаалгах тийм үү? Тэгвэл ажиллаж болох нэ. Ажиллаа хийж байгаа. За тэгээд тэг ашиглахгүй гэхэд. За тэг ямар ч ажиллаж болно шүү дээ. Бичиг иргэн ажиллаж болно. Нойрог цааш ширсэн хаач шилж болно шүү. Та өөрөө энийг хараад ойлгож байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй байхгүй юу? За тэгээд бичиг ирэг роботтой эмхтэй хүүхэд тижээвэр юм чинь робот юм чинь туслагч байж болно. Явган бай тэхүү. Зогсоогоороо бичиг иргэн ажлыг зогсож ийлт. Тийм ээ. Тэг мэдээж гараараа ажиллана. Ингэж бол. Эсвэл бусдын гараар байж болно. Бусдын гараар гэхээр буцаад туслагч робот дээр ирэх нь шүү дээ. Одоо ингээл харахад бид нэр өнөөдөр ийм үгнүүд олоод тэгээд бичгэд л дотроос нь ерөөсө шууд хоёр сонирхолтой зохиол гарч байгаа юм. Нэг нь юу юм гэхээр Тэнгэрийн элч мангастай мэтгэлцээ сууж байгаа Монгол үлгэрийн өвгөн байж болно тийм үү. За тэгтэл энэ ч өрөөнд дотор роботтойгоо бичиг иргийгээ байж байгаа Монгол охин байж болж байна тийм ээ. Эмэгтэй хөвгтэй. За тэгвэл гих мэт ингээд хязгааргүй зохиол, хязгааргүй олон өрнөл үйл явдлыг болж болно. За энэ бол хамгийн ихэнд хийх ёстой үйл явдал. Яа тэгэхээр хэрэг бид нар хин юу хизээ хаана яагаад яаж гэдэг энэ 6 асуултаас тэглэхгүй бол бид нар хашиж хөдөлж чадахгүй. Тэгэхээр өнөөдөр би хизээч миний толгойд ийм хоёр янзын зохиол орж ингэж бодож байгаа. Гэхдээ зүгээр энэ хэдэн үгнүүдээр хагаал ингэж явах болно. А нөгөө тэгвэр энэ дээр бас хитрхи олон үг, хитрхи жижиг үгнүүд оруулаад нушаад ирэхээр толгой ирчихдэг байхгүй. За энэний дараагийн 2 дугаар шатыг яаж хийх вэ гэдгийг одоо бүгдээр үзцгээе. Угаасаа энийг хийгээ явахаар хаана ямар үг хэрэглэх хэрэгтэй, хаана ямар үг хэрэглэж болохгүй. А тэгэд хизээ аль төрлийн үгийг хэрэглэх вэ гэдэг чинь улам тодорхой болоод ирэх учраас анхааралтай хараад яваарай. За 2 дугаар шат ингэж эхэлнэ. Түрүүн үгийн үснэгтэн дотор тэмдэглэж авсан үгнүүдээ бүгдийн дахиад шин цаасан дээр ялгаад бичих хэрэгтэй. Тэндээс юу авсан байг вэ? Өвгөн, тэгээ үгний ном дэвтэр, тэгээ амралтын хувцас. Тэгээд мангас навраг, тэнгэрийн элч гэсэн. Хангайд үлгэрийнх мэтгэлцэн гэж багшаа байж магадгүй асуултын төрсэн байна. За тэгээд сууж байгаа гэдэг чинь завлид суунаа гэдэг. За одоо эндээс өвгөн гэдэг хүний тодорхойлтыг дахиад хайх хэрэгтэй байхгүй юу? За өвгөн гэж. За хэдэн наснаас дээш ивэл өвгөн болчихлох вэ? Хэдийн орчим насны хүн байж болох вэ? За ойролцоогоор 60-аас 100 настай байж болох уу? За тэгвэл өвгөн хүмүүс ямар хүмүүс байж болох вэ гэвэл. За энэ өвгөн хүний дүр гэвэл сайн хүн үү, муу хүн үү гэж тийм ээ. Сайн муу. За өвгөн гэвэл настай хүмүүсийг юу юутай харьцуулж үздэг вэ гэвэл өргөн их туршлага байж болно амьдралын. За тэгээд тийм юм чи мэдээж их туршлагатай хүн гэвэл мэдлэгтэй хүн байж болно. За тэгээд мэдээж бас туршлага дотроо гашуун туршлага, хашрах, тэг гэгэн туршлага, дурсамжууд байж болох нэ.
Мангас гэсэн авраг гэж. За тэгвэл авраг гэж үг маань би хэлсэн шүү дээ. Хэр том бэ? Авраг гэдэг үгийг юу юугаар тодорхойлж болох вэ гэвэл үлэмж биетэй байж болно. Эсвэл дөнгөж өндөр байж болно. Эсвэл бүхийн цол байж болно шүү дээ. Барилддаг мангас байгаа тийм ээ. Тэр бүхийн гэдэг ингээ ороод ирэх юм бол мэдээж хүчтэй болно. Хүчтэй, бэртэй, тэгвэл бүхийн зодог шуудагтай тийм ээ. За тэгвэл өвгөнлөгөө буцаад очиход одоо ихсэ толгойд ямар үг орж ирнэ шууд буцаж шишээ тэрийг тэмдэглэж болох байхгүй юу мэдээж хизээч нэг зүйл байдлаар би зөвхөн багныг л одоо хийж байгаа юм чи одоо зөвхөн энийг албад нүчлэхгүй шүү дээ магадгүй ингээ бодоо явж идэл санаанууд яаж эргэж урдаас хойноос дундуур дээгүр доогор яаж орж болох вэ нүгнүүдийн байршил дээр за тэгэхээр өвгөн гэдэг чинь сайн өвгөн байж болно юм за тэгвэл монгол үлгэрийн өвгөн юм чинь хуурч өвгөн байж болно тийм ээ хуурч өвгөн цагаан өвгөн өвлийн өвгөн чиж болно бүр тийм ээ бид нэр өвгдийг юутай боддог үлээ их мундаг баатар өвсөж болно баатар өвгөн бичгийн хүн байж болно эсвэл эсрэгээрээ за тэгээ өвгөн дөрүүдийг юутай харьцуулж бодох юм бол цаашаа ринчингой байж болно за тэгээ хэрвээ ринчингой юм бол түүний үед амьдчээсэн бас нэг мундаг хүн Дамдын сүрэнгой гэх мэт ингээд за уцаа мангас руу орол да аврах том бүхийн цол хүчтэй бэртэй бүхийн хувцастай үлэмж биетэй эсвэл дөнгөж өндөр авраг бүхийн цолтой за энэ тэгвэл тэнгэрийн элч гэж үг байна. Тэнгэрийн элч гэхээр хэдийн янзын тэнгэрүүд байж болох юм. Мэдээж Европын далавчтай хамгийн түгээмэл. Энэ хэсэг дээр хэрвээ бүр бичих хэрэггүй бол бүр ингэ дүрсэн тэмдэглэл юмд хийж байна. Европ байж болно. За энэ мэдээж Европ гэдэг чинь Христийг бол таарахаар нэргээд хэрвээ Христийн шашин гэж байгаа бол доошоо дахиад Жудаизмын шашнаар болчих шин чинь лалын болон еврей. За тэгээ тэнгэрийн элч иймэрхүү байна. За тэгвэл тэнгэр гэдэг үг чинь за бөөгийн шашны тэнгэр гэж болох бас. Тэгвэл бөөгийн тэнгэрийн элч улаач зэрэг байж болно шүү дээ. Тийм ээ. За мангас. За хангайд гээд. За үлгэр эрдэнэт чинь хангайд юу байж болох вэ гэвэл ихгүй уул, гол мөрөн, уул гэвэл хайрхан байж болно, толгод байж болно. Гол мөрөн гэдгээс дахиад салуулга горих, булаг, шанд. Эргээд уулын тухай бодоход үүлэн донд хуул байж болно. Үүлэнд хүрсэн уулс, цас дуулс. Гэх мэтээр хангайд. За мэтгэлцээ ингээд. За багш хоёр байж болох уу? Болноо. Юу ч хийж болно л доо. За тэгтэл одоо энд ялгарлын асуудал гэж юм байгаа. Мэдээж мэтгэлцээ гэдэг чинь энэ хоёр хүн хоорондоо тарахгүй байгаа болоод мэтгэлцэж чинь гэсэн үг шүү дээ. Санал бодол зөрж чинь. Тэгэхээр зөрүү үүснэ гэдэг чинь өөрөө ялгарл гэж. За ялгарл дотор юу ажиллах юм бэ гэхээр том жижиг тэнд дандаа эсрэг тэмдэг нэрүүд. Тод, бүдэг, цайвар, бараа гэх мэт. За тэгтэл энд юу болоод байна вэ гэсэн чинь одоо өвгөн мангас хоёр маань хоорондоо таар тохирохгүй болоод маад мэтгэлцэж яана гэдэг шин санаа орж ирсэн тийм үү. Тэгэхээр энэ хоёрын ялгарлыг заавал гаргаж ирэх хэрэгтэй болох нэ. За тэгээ тод бүдэг хүчтэй хүчгүй гих мэт ингээд хязгааргүй болов гарч ирнэ. За сууж завилж гэж чинь тийм үү. За ялгарлыг эндээс гаргаж болно шүү дээ. Нэг нь зогсож байхад нөгөө нь сууж байж болно. Эсвэл хоёулаа ч сууж байж болно. Хамаагүй. Хэрэв хоёулаа адилхан сууж байгаа бол арай өөр зүйлээр ялгарч явах хэрэгтэй. Тэгээ мэдээж сууж байгаа юм чинь суудл гэдэг маань өөрөө эргээд биеийн хил бол таарах нэ. Тэгэхээр биеийн хил дээрс маш их юм харагдаж болно шүү дээ. Зан аран шин, бодол, үйлдэл, сэтгэл хөдлөл харуулж болно хөдөлгөөнөөр. Гэх мэт ингээд биччихлээ тийм үү. За одоо эндээс хоёр дахь сонголтуудаа мэдээж заавал хийлгүй яах вэ? Хэдүүлээ ялгарл гэдэг үгээ олсон учраас нэг бол энэ өвгөн баатар өвгөн байж болох эсвэл бичиг өвгөн байж болно. Мангас болохоор эсвэл эргээд бичиг үсгэмждэг мангас гэж болох уу? Болно шүү дээ тий. Ном уншдаг. Тэгвэл тгий. Ерөөсө бүр сонирхолтойгоор хэл та. За тэгвэл өвгөн бай баатар өвгөн байх нэ. Тэгээ мундаг. За тэгвэл өвгөнийгөө муудар болгоо авчих бүр ядгийн. Ямар амтай. За тэгээ ерөнхийдөө өвгөн хүнийгаа баатар өвгөн гэдэг чинь мэдээж хуурч өвгөн байж болохгүй. За цагаан өвгөн гэдэг бол характер. За хэрэггүй тэгвэл за мэдээж муу дүр юм чинь дахиад цаашаа муу дүрээсээ салаад байхад муу дүр ямар дүрүүд байхайг муухай бараан зэрэгээр байж болох нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр бараан гэдэг нь өөрөө юу юм гэхээр дахиад өгүүлшээд өнгө төрөх болох нэ. Бараан баатар өвгөн муу дүр ингээ авчи. Тэгвэл яг түрүүчийнхээ амралтын хувцас гэдгийг хайж болно ингэж. Ном дэвтэр юм уу? Тэгвэл ном дэвтрийг мангасандаа өгчих. Тэгвэл мангас маань эргээд бичгийн мангас болох нь шүү дээ. Тэгэхээр мэрэгэн бичгийн мангас мэрэгэн бичгийн мангас юм чинь мэдээж тэр мэрэгэн гэдгийг харуулахын тулд яаж харуулжлах вэ? Эрдэмтэн мэрэгэд маань их ном уншдаг байгаа, их юм үзсэн харсан байгаа. Тийм болохоор ном бичиг. За магадгүй мэрэгэн лам гэж ярьдаг тийм ээ. Тэгэхээр шашны эд зүйлс байж болно. Бас гэхдээ яг энийга зүгээр төр зуртаа асуулт гэр ингэ орчихдаг. За хангайд гээд үүлэн дүрсэн уул цас дуулс хаана ажиллах вэ гэж уулын өрөө дээр ажиллах уу? Болно шүү дээ. Тэгвэл уулын өрөөд. За тэгвэл уулын өрөө дээр юу байдаг вэ гэсэн чинь овоо тахилга байж болно. Зөвхөн холбоосоо тайгаад яваад байгаа ш бид. Заавал одоохондоо тогтсон юм байхгүй. За тэгэхээр уулын өрөө дээр гэдэг чинь эргээд дээрээс харсан. За тэгтэл дээрээс харсан юм чинь дээр гэдэг үг уултай гэдэг үгтэй холбогдоод яаж үүлэнд хүрсэн уулсаж болж шít. Тэгэхээр ийм өндөрт гол мөрөн байх нь бол мэдээж байхгүй. За яг үлгэрийн ертөнцгээ за үлгэр юм чи яа гэх уулын өрөө дээр
Гэхдээ хүн үзээд гайхахгүй. Яа болоо яа гэдэг. Тэр зөрчил үүсэх юмудаас зайлсхийх хэрэгтэй. Тэгэхээр үлгэр гэдэг гол болог шаандууд байхгүй. Мэдээж ой мод байлгаад хэрэггүй. Үзэгдэл хаана. Тэгэхээр яг мундаг хайрхан дээр байгаа. За, мэтгэлцэн багш. За, одоо эндээс нөгөө мэтгэлцэн гэдэг чинь өөр ялгарл үүсгэж байгаа, зөрчил үүсгэж байгаа учраас. За, тэгвэл өвгөн маань хүн учраас хүний харьцаатай байх нь мэдээж бараан дүр, муу дүр, баатар, бяр хүч. За, тэгтэл мангас маань сайн тал, хүч чадлын эсрэг оюун ухаан. Тэгэхээр ингээд булчин байлаа гэхэд тархины эсрэг буюу мангас маань хүчээр биш ч гэсэн оюун ухаан нарийн дийлдэг мэрэгэн мангас бай. Гэхдээ яг одоо том биетэй шүү дээ мангас ч би аврах гавьчихсан. Тэгвэл томоор нь байлгая. За ингээд өгчлөө. Том биетэй гэд. За тэгтэл завлаж сууж байна. За мэдээ зөрчил үүсэж байгаа юм чинь өвгөн маань зогсож болно да. Тэг хин зогсож байна гэхээр зогсоод за мэдээж мангас маань тэгэхээр завлаж суугаад. Ялгарлууд үүсэж байна. Ялгарлуудыг гаргаж ирлээ бид нар. Биеийн хил, цан араншин, бодол үйлдэл, сэтгэл хөдлөл гэдэг. За тэгэхээр бол өвгөн маань халдах гэж байгаа ч болно тийм ээ. Сэлмэр алаасан. Халдах үйлдэл гэвчих. Их төрөмгий. За тэгтэл мангас маань халдах үйлдэл эсрэг хөдөлгөөн юу вэ? 50 байдал тийм үү? 50 дэлгөө. Ингэж болох нэ. За тэгэхээр нэгдүгээр графаас цаашаа бид нар ахиулсараад юу гаргаж ирсэн бэ гэсэн чинь төлхөр өгнөөдөө дахид түүж яваад одоо ингэ болчих жоох байхгүй. За тэгвэл энэ цаг үе орчин байдлаа нөхөж чийл та. Энэ зайг бол бүрэн дүр ашиглах хэрэгтэй. Би дандаа хэлдэг. Хизээч битгий цаасан дээр дутуу талбай үлдээгч вэ. Болж л өгвөл ашиглажлаа хэрэгтэй. Тэг тусмаасаа. Моднууд ойлгохгүй. За орчин. Мэдээч өндөр хангаа уулын өрөөгөө гэдэг чинь шөнө уулзч хийж болно. Өд донд уулзч хийж болно. Өдөр уулзч болно тийм өглөө байж болно. За тэгвэл яд орчин гэдэг чинь цаг үе. Очлоод өдөр гэдэг өгчөө болжээ. Өвгөн халдах үйлдэл юм гэдэг чинь мэдээч өвгөн муу талын дүр. Зэвсэглэлийн эсрэг ном. За ингэ болчихж байна. Тэгэхээр энэний үндэс суурийг бид нар хаана гаргалаа? Энд ч гаргасан шүү дээ. Хин юу хаана хизээ яагаад яаж гэх мэт асуултуудаар ямар ч гэж болно бас. Ямар гэдэг асуулт оруулж болно. Тэгээ ингээд эндээс зүгээр хэдхүүг холбоол. Тэгээ бид нэр энэ бүгд бүтэн нэг зургийн зохиомж гаргаж ирлээ шүү дээ бүр. За энд бол ерөнхийдөө яг камера хаана байрлуулах уу, яаж өнцгөлөө гэдэг нь ерөөсөө бас тодорхой биш. За энийг мэдээж өөрчилж болдгүй байх. Тэр нь гэхдээ 3 4-р шатны асуудал болохоор анхны шатанд бол ерөөсөө бодох хэрэг байхгүй. Тэгтээ тэрүүд тэрийг дараа нь тусад нь хийх хэрэгтэй. Тийм болохоор бодлын мөр дээр камер харах өнцөг зэргийг оруулахад арай эрт байдаг. За бидний 2 дугаар зургийн санаа ямар байлаа? Монгол охин туслагч тижээвэр амтантай тэр нь робот нь. Тэгээд орчин үед өрөөнд сургалтын ном дэвтэр ажиллаж байгаа, зогсож байгаа гэж гаргасан тийм ээ. За тэгэхээр эхлээд дүрээ бодож олцгоё. За охин гэхээр монгол охин гэсэн шүү дээ. За тэгээд монгол охин гэдгийг яаж харуулах вэ гэж тийм ээ. Яагаад монгол охин? Юу энийг монгол охин болгож байгаа? За мэдээж энэ чинь Аз, жалтгар нүдтэй, хар устай. Гэх мэтэр. За тэгээд юу түүнийг монгол болгож байна вэ гэвэл мэдээж хувцс нь монгол маягийн хувцааж болох хувцс нь монгол стилийн. Эсвэл бүр зүгээр монгол хэдтэй ингийн хувцааж болно шүү дээ. За одоо охин гэдэг чинь хэдэн настай байж болох вэ гэхээр за баг болчир хөвгт за 5-аар. За 9-өөс 20 настай. За энэ хооронд би за 15 насыг авчи. За тэгээд мэдээж биеийн төрхийг ярих ёстой шүү дээ. За энэ ч ирэхлээр өндөр намхан бүдүүн нарийн булчинлаг гих мэтэр өнгө төрх тогтноо. За тэгээд царай хөөх муухай. За тэгээд мэдээж нүүрэн дээр нүдний шилтэй байж болох. За тэгээд сэвхтэй байж болно. Сэвхтэй, мингтэй. За түүний дараагаар үс, урт, богино, эсвэл бүр халзан. Тэгээд халзан гэрээ үсээ өгтөд ер нь хичнээн байдгийн үсээ усах юм. Юусе тэгж бодох хэрэггүй. Юусе үсний бүх төрлүүдийг толгойд орж байгаа л бичих хэвээр бүр үс богино, халзан, тайрмал, сүлжсэн, ардаа боосон, бүр хоёр сүлжиж болдог тийм хоёр тал руугаа. Ардаа боосон. За тэр халзан засалтууд руу орох юм бол зөндөл үсний стилүүд байна шүү дээ. Тал халзан, эсвэл дөнгөж ургаж байгаа. Гих мэтэр бүр ингээд толгойд орж байгаа бүх стилүүдийг чинь тийм. За орчин үе гэдэг чинь өнөө үе тахгүй юу? Тэгэхээр орчин үед юу байгаа вэ? Мэдээж компьютер байгаа. Хэрвээ чи робот орж ирсэн бол тэгээд ойлгомжтой. Компьютертэй байгаа. Электроникууд бол маш их бий. За тэгэхээр орчин үед тавилга электроник төтрийн үйлчлэл мэдээж компьютер болон дээр бас утас орж ирнэ. Тавилгууд. За мэдээж бид нар сургалтын өрөө гэдгээ бас мартажлахгүй. Тэгэхээр тавилгатай хамт хийж болох тавиур, ширээ, сандлууд гих мэт байх нэ. За энэ ч тэгвэл бид нар роботын тухай ярьсангүй. Робот те. За тижээр амтан байж магадгүй гэхдээ туслагч. За тэгвэл яа тэгээ робот туслагч хичээл. За тэгвэл роботууд бол хэдэн мянган янзаар гэж болж байна заа бүр. Хүнд үстэй гэж. Эсвэл амтан байж болно. Яс мэлхий, аалз, шуу, нисдэг бүр. Хүн амтан эсвэл зүгээр дүрс, бөөрөнхий байж болох. Дөрвөлжин байж болох. Гурвалжин байж болох. За тэгээ хүн дээр яриад ирэх юм бол мэдээж одоо тэгээ энэ дотор игдүүтэй. Мэдээж эмэгтэй хүүхдийн туслах робот юм чинь. Хажууд нь амар арзаасан трансформер шиг амжилахгүй үсттэй тийм. Тэгэхээр игдүүтэй байж болно. Тоглоом шиг байж болно. Бамбруу шиж болно тийм. Тоглоом хэрэг ажиллах бамбруу ш. Дондогма. За тэгээд амтан гэхээр туслагч амт дотор юу яаж болдог вэ те? Хүнд хань болох амтан мэдээж нохой.
морь, унаа болж болно. Юу ч зүгээр биччих яадаг. Ачааны амтан, сум заагаар ачаа унлагны амтан. Амтан дотор нисдэг амтан байж болох. Шар шуу хөөрхөн. Шар шуу доороо хөлөөрөө юмнуудын нисээд зөөж авчиж өгдөг гэж болно шүү дээ. Роботлын чинь тийм эсвэл робот гэдэг мартчихлахгүй. Яс мэлхий өөр амт, яс мэлхий зараа туслагч амтан нуруунд дээр нэм тавихаар хүргэж өгдөг гэж болно шүү дээ. Яс мэлхий нуруунд дээр ачна. За гих мэт энэ чинь ингээ зогсъё. Тэгвэл бас цаашаа яваал. За тэгтэл нэг зүйлийг хариуг мартчих шүү. За Robotman энэ дүрс гэдэг өгсөн шүү дээ. За тэгвэл дүрсийн хэлбэртэй юу ажиллах вэ гэдэг чинь мэдээж амтан биш байгаа нүн биш байгаа нь нисдэг бөмбөлөг байх уу. Тийм робот зөндөл гэдэг шүү. Зөндөл камер гэдэг шүү. Нисдэг бөмбөлөг гэж болно. Мэдээж оддын дайны нөгөө нэг BB8 буюу өнхөрдөг эсвэл нөгөө Interstellar дээр гардаг Tars гэх робот байдаг тийм. Киноны санаа орж ирвэл хамаагүй бич. Interstellar Tars гэх робот байна. Цэвэр дүрснээс үүссэн роботууд. За тэгвэл мэдээж робот юм чи роботыг яадаг вүлээ? Роботыг үйлдвэрлэдэг мөн үү? Үйлдвэрлэгдсэн зүйл шүү дээ. Үйлдвэрлэл гэж юу хэлээд байгаа вэ? Үйлдвэрлэл гэдэг чинь олон таваар гаргана гэсэн үг тийм. Тэгэхээр робот нь өөрөө ганцаас ганц биш олоолаа ажиллах олон туслагчтай тийм. Энэ охин олон роботод тусалдаг. Болно шүү дээ. Яавахгүй гэж. Яаж заавал нэг гэж. Эсвэл дөрүүд маань Монгол охтууд ч хийж болно шүү дээ. Эргүүлээ бодох юм бол. За гэхдээ нэг дүртэй байлгыг шийдсэн учраас нэгээр байсан дээрээ. Тэгэхгүй бол нөгөө хитрхи олоог ашиглаад ирэхээр төөрх аюул гэж энийг яриад байгаа байхгүй. Хэрвээ энэ охтууд олоолаа болчих юм бол яах вэ? Мэдээж роботууд хэрэг гарахгүй болчих. Олоолаа ажиллаа хийчих юм чинь. Тэгэхээр туслагч байгаагийн нэг шалтгаан юу юм бэ гэхээр нэг хүнд туслах гэж л туслагч байдаг учраас робот байгаа байхгүй. За тэр мэдээж роботыг үйлдвэрлэн. Тэгэхээр олоолаа хийж болно тийм үү. За тэгвэл олондоо хидчихэж болно шүү дээ. За магадгүй за 3 туслагч гэвчиж. Тийм ээ. За тэгвэл нэг охин 3 туслагчтай байх нэ. Тэгвэл тусдаа өөр дизайнтай байж болно бас. Сургалтын өрөө ном дэвтэр. За сургалтын өрөө гэж юу гэдэг вэ гэвэл мэдээж номын сан байж. Эсвэл хичээлийн өрөө. Эсвэл лаборатори. Эсвэл уншлагын өрөө. Номын сангийн нэг хэлбэр. Гэхдээ энд номын сан биш. Зөвхөн хүн чимээгүй ном уншиж суудаг өрөө. Том өрөө гэж болно шүү дээ бас тийм. Тухтайхан том өрөө чимээгүй уншлагын өрөө болгож болно. Зөвхөн ширийн шидэнгээ асаад суугаад цонхны тэрэг. Гэх мэт. За тэгээ мэдээж өрөө гэдэг чинь орон зай. За орон зайг яах вэ? Хэр эзлэх вэ? Том орон зай эзэлж болох уу? Бага орон зай эзэлж болох уу? Орон зайгийн нэг ч юу вэ? Метр квадрат гэдэг. Энгийн хүүхдийн өрөө ажиллах бас. Энгийн өрөө. Эсвэл таны өрөөний хэмжээ. Бүр. Та өнөөдөр ямар өрөөнд сууж байна? Тэр өрөө байж болно шүү дээ. Тэгээд мэдээж хэмжээ гэдэг бол өөрөө хэмжигдэх хүн. Урт өрөө байж болно, өндөр өрөө байж болно, их таа зөндөртэй. Эсвэл их цэлгэр байж болно гэсэн. Тал руугаа их том зай. Гэх мэт. За мэдээж ажиллана гэхээр шал шүрт эсвэл тоосгоо юм ярих. Эсвэл юу ч ажиллаж байна. Гол нь бид нэр өмнөхөө санах хэрэгтэй гэдэг. Энэ хэн чинь орчин үеийн роботуудтай энэ охин сургалтын өрөөнд юу хийж болох вэ? Мэдээж энэ дотор яасан ч барилдахгүй. Энэ дотор яасан ч хоол ихгүй. Энэ дотор яасан ч хагалгаа идрэхгүй. Лаборатори биш гээд хэрэг тийм бол хагалгааны өрөө гэж бичээгүй. Сургалтын өрөө гэж хэлсэн. Сургалтын өрөө дотор юу хийж болдог вэ гэхээр юу ажиллаж болох вэ гэхээр мэдээж бичиг ирэмхлэх. За цэвэрлж болно, тийм ээ. Цэвэрлэх, угсарчээж болно таглах, угсарч засах. За хэрвээ лаборатори байвал эдгээр цогтой шинжилгээ хийж болно. Хэрвээ номын сан бол ном буцааж тавих гэх мэт. За зогсож ажиллаж байгаа энэ бол ойлгомжтой. Хүн нэг л янзаар зогсно. За мэдээж бас л нөгөө биеийн хил хөдөлгөөн зэргүүдийг энэ дээр дурдж болно. Мэдээж зогсохын хажуугараас юу хийж болох вэ? Хүн зогсоогоор юу хийж болох вэ? Юм уншиж болно тийм. Хөгжим сонсох. Хөгжим сонсоод ажиллаж болох уу? Зогсоогоор. За бүжиглэлийн чашийн. За ингээ орхич. За бичгээр цэвэрлэх хүсэл засах шинжилгээ ном буцаа тавих. За роботын дизайн руу оръё. Роботын дизайн гэдэг. За роботуудыг яаж бүтээдэг юм те? Механик сүдтэй. Органик гэж болох уу? Органик робот. Ургуулж бүтээсэн. Яг бол амтан биш. Эсвэл холимог. Ингэж хийж болж шүү дээ. За мэдээч хэрэг ялгаа үүсгэж байгаа бол ялгарл гэдэг үг оруулах хэрэгтэй. Ялгарл. За охин робот хоёр маань мэдээж охин эзэн учраас том байх хэрэгтэй роботоос. Би хэлсэн шүү дээ. Робот гэхэрэл нэг аймаар ингээл буу муу залгаал итгэвтэй дээрэн. Тийм биш дээ эн чинь зүгээр жоохон охин тусалдаг робот гэдэг чинь жоохон охин туслана гэдэг чинь жоохон охин роботоос айжж туслуулахгүй шүү дээ. Робот нь үнэхээр энэ охины найз байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр ямар охин байна гэсэн хамаарат тэр роботын дизайн шийдэгдэх юм тийм үү. Тэгэхээр хоёр эсрэг тесрэг дайсын талууд шиг хоёр хүн тавьчаад нэг нь бараа, нэг нь цайвар, нэг нь аюултай, нөгөө нь өөр хүн тэгж болохгүй. Энэ чинь нэг талын учраас энэ 15 дахь охтууд юунд дуртай байдгийг, тий 15 дахь охтууд юугаар тоглодгийг, 15 дахь охтууд юу өмсдгийг, 15 настай охтууд ерөнхийдөө ямар хөгжим, өнгө, дизайн, хувцас сонирхож байна. Ер нь тэрнтэй уялдуулах хэрэгтэй байхгүй. Тэгээ яаж ч утсан робот охин нэг тал учраас робот бол охины ерөнхий шин чанараас ялгаж болохгүй. Тийм учраас эн чинь 15 настай харан шинд тохирно. Одоо дээр зүрх мөрх наацсан ч байдаг юм уу? Эсвэл өөрхөн энэ охин роботонд хувцсыг өгсөн байл та бүр. Тийм үстэй. Гэх мэт ингээд зургийнхаа бас ерөнхий ноён нураг даах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй шууд авчил. Робот, механик робот. Гоё трансформерс би дуртай.
гэдэг ч юм. Ерөөсө тэр асуудал биш байхгүй юм чи. Зохилтолгоо зохицол гэдэг зүйлийг ерөнхийдөө бодож бас үгээ сонгож бичиж явах хэрэгтэй шүү дээ ер нь. За тэгэхээр бид нэр дахиад сонгож авсан 7-8 хүнээс ийм их зүйл задлж авлаа. За тэгвэл зайгаа одоо нөхөй хэдэн зай үлдчихэв. Өөр одоо юуны тухай ярьж болох вэ? За дахиад өрөөнийхөө тухай ярил. Гэрэлтэй, тухтай, аюулгүй, агаарлаг ажиллах уу? Цонхон угаадаг. Агаарлаг юм чинь өрөөнд дотроо хоёр давхар хийж болно. Хэрэг тэрийг гаргамаар байна. Хүүхдүүд юм дуртай, өнгөн дуртай тийм үст. Хүүхдийн кинод өнгөтэй байдаг. Хүүхдийн кинод өнгө алаг, хүүхдүүд өмсдөг хувцас өнгөлөг. За яг өнөө үед 15 настай хүүхдүүд юм өсч байгааг би мэдэхгүй. Тэгэхээр зүгээр ерөнхий яг 15 настай эрэгтэй ч эмэгтэй ч хүүхдүүдийн аршин хандлагыг харахад бол тийм л ба. За ингээд ерөнхий өрөөнийхөө тохироо. За цааш Raft Mechanic Design зогсож байгаа бие хөдөлгөөний ажиллагааны сургалтын Raft тэ орчин үе гэсэн электрон тавилга тавь бүршээс санал. За мэдээж охины стил хипхоп, рок, ингийн. Тэгээ рокоос цаашлаа яма. Гэх мэтэр бид нар 2 дугаар графикын үгнүүдийг сонгож бичлээ. За одоо бүгдээрээ зураг шийдэх үгсүүдийг сонгоно шүү дээ. Хүн гэдэг бол тодорхой, Raft бол тодорхой, орчин үед гэдэг энэ бол тодорхой. За 15 настай гэж бичсэн энийг сонгоно. За тэгээ Монгол стилийн хэрнээсээ доор хипхоп, рок байж болно шүү дээ. Яавалгүй хоёлын л тохио. За тэгвэл хипхоп стилтэй өх юм бэ те. Охины стил хипхоп стилтэй. Тэгээд яг Монгол хэлтэй. За биеийн төрх. За нарийнх. За тэгээ өндөр. Тэгээд царай. За сэвхтэй. Энэ сонирхолтой үстэй. Сэвхтэй. За тэгээд хаана гойлоо нэг чинь сургалтын өрөөнд байгаа тийм. Сургалтын өрөө гэдэг чинь нөхөн сурах дуртай. Тэнд байж гин, тэнд юм хийж гин, тэнд байдаг болоод тэр өрөөнд юм хийж гин гэсэн үг. За тэгвэл бас нэг мэдлэгтэй гэдгийг харуулад нүдэн шилтэй байлгаа гэхгүй хамгийн түгээмэл бас нөгөө талаар хамгийн панаалтай шийдэл шүү дээ. Яа bijлгүй гэж болно үстэй. За тэгэхээр нүдний шилтээс ихтэй хипхоп өндөр нэрээр хараад Монгол хипхоп үсэлтүүд судлах хэрэг гарах нь дээ гэдэг чинь. За сүлжсэн бай. Гэхдээ олон сүлжсэн болгоч идэх хоёроор. За тэгээ үс нь ерөнхийдөө үсний урт бол дунд зэрэг дөнгөж мөрөөд авсан гэвч тэхүү. Компьютер байх хэрэг байна уу? Роботууд байгаа юм чинь. Компьютерээр яах. За мэдээж тавилга тавиурууд байна. Энэ бол байх хэрэгтэй. За ширээ сандал багтуул байлгая. За мэдээж электроникууд бол байгаа. За робот туслагч мэдээж хэлсэн шүү дээ. Игдүүтэй байх хэвээр. Тоглоом шиг байж болох уу? Тийм ээ. За Aibo робот шиг байж болох уу? Магадгүй тий. За тэгвэл яс мэлхий нуруунд дээр ачин хүн дүрстэй байвал амархан байх гэдэг. Гэхдээ контраст үүсгэхийн тулд амтан байвал сонирхолтой байх гэдэг. Эсвэл юу яах вэ? Aibo маягийн хэрнээ игдүүтэй боловч шиг. Төр татгалцчих. Aibo робот шиг болж ирсэн ээ. Нуруунд дээр юм ачдаг гартай роботууд байдаг хүн. Цэвэр практик юм. Энэ өрөөнөөс гардаг робот байл та. Зөвхөн энэ өрөөнд дотор байдгүй ш. Гараад гал тогоонд шижлээ хийждэг. Гэрийн гаднаас аав ээж нь энийг өрөөнд оруулаад тавьчих гэх энэ охин роботон дээр ачаад өрөөнд нь оруулаад тавьчих боломжтой. Гар хөлтөж байгаа тийм аалз маягийн робот байл бас болох уу? Болно ш. За аалз шиг байлаа гэдэг аим шиг юм байж болохгүй. Хөөхөн тийм зөөлөн хэлбэрийн үе мөчүүдтэй дизайнер шийдэж болох уу? Болгүй яах. За тэгвэл ингээд нуруунд дээр ачдаг ясмэлхийн маягийн ч юм уу. Ясмэлхийн юм бол хөлтөө робот байх нэ. За ясмэлхийн чаш. За тэгвэл 3 туслагчтай гэдэг чинь гуруулаа юм байж болох уу? Хэрэггүй шүү дээ. Тэгвэл яадаг юм? Бас нэг нисдгийг хийлт. Тэгвэл яадаг юм? Бас бамбрууш робот ингээд 3 робот болчихоо. Энэ руу бамбрууш робот нэг нисдэг робот нь 2. Ярддаг нисдэг робот байлт. Тийм ясмэлхийн 3. Ингээд 3 туслагчтай. Тусдаа өөр дизайнтай гэдэг. За цаашлаа. Сургалтын өрөө, хичээлийн өрөө, лаборатори, уншлагын өрөө, ном дэвтэр. За сургалтын өрөөгөр л байг дөө. Дотор нь хичээлээ шийддэг, номооч уншчихдаг, цонхтой, хагаарлаг. Хоёр давхраар яхин хэрэггүй. Аюулгүй. За гэрэлтэй. За тухтай гэдэг байдлыг оруулж болно, оруулахгүйч болно. За энийг харцгаа надаа. Бид нар юу харуулж чадхасаа ч болно л да. За тэгэхээр энгийн өрөө, энгийн сургалтын өрөө болно шүү тийм биз. За тэгээд робот дизайн, за бүгдийн механик болгоч дөө. Органик хөлмөгөр яхин ч жоохон аимшигын зохиол төр болоод ирэхлээрээ Frankenstein гэдэг шиг болох гэдэг шүү дээ тийм ээ. Тэгж болохгүй. Тэгэхээр энэ үгнүүдийг хас. За тэгэхээр ажиллаж байгаа энэ гэж бичгээрээ өгүүлдэг өгсөөр засах шинжилгээ. За амархан байдлаар шийдээ дөө. Ном буцаа тавьж байгаа. Ялгарл мэдээж охин эзэн юм чинь том байна. За мэдээж роботууд нь жижиг байлгүй яах вэ? Мэдээж 15 настай охины арын шин тохирох хэвээр энэ анхаарлын биеийн хөдөлгөөн маш хөгжим сонсох. Гоё шүү дээ. Чивчтэй хөгжим сонсож байгааг болгоё зү. За тэгэхээр ерөнхийдөө хоёр дахь дэлгэрүүлэлт ийм болж байна. За тэгэхээр түрүү нэгдүгээр дэлгэрүүлэлтээ мэдж байгаа шүү дээ. Энд ч дандаа асуух үгсээс эхэлж байгаа заавал. За хоёрдугаар үе асуух үгсийн дэлгэрүүлэлт тийм ээ. За тэгэхээр 1-2 дугаар үе дээр анхаарах зорилттой зүйл юу вэ гэвэл хэд нарийн байж болохгүй. Хэд нарийн яг тодорхой шийдлүүдээс зайлсхийх хэрэгтэй. Хэд нарийн шийдлүүдээс татгалзна гэж. За энэ юу гэлдэг юм бэ гэхээр хамгийн ихний үе шатан дээр хитргийн нарийн биччихээр цаашаа дэлгэрүүлэх буюу цаашаа мөчөр салаалах боломжийг хитрхийгээр таадаг аюултай. Тийм болохоор нэгдүгээр үе дээр буюу асуулт хариулт хариулж байгаа үе дээр бол тун той хандах хэрэгтэй. Одоо шууд Чингис хаан эсвэл юу гэдэг юм
Адольф Гитлер хин бэ яг ингээд так хатууг юм бол ерөөсө тэр үйл бүгдэнд нь төгжчих учраас хэрэг үнэхээр чөлөөтэй сэтгэж байгаа бол аль болох тойм өгч хэрэгтэй. Жишээ нь би хурдан гэж бичиж болно те. Тэгэхгүй шууд гэрлийн хурдаар гэж бичлэгээр дуусахгүй. Жишээ нь хурдан гэж бичих юм бол маш олон янзын хурд биш те. Гэрлийн хурдаас эхлээл одоо бүр эмгэн хумсны хурд, шууны хурд, эрвсний хурд, хүнний хурд, хүүхдийн хурд. Одоо нөгөө бүр X-Men мутантуудын гэрлийн хурдаар гүйх хурд. Орон зайг шууд товчлох хурд гэх мэтээр хэд тодорхой өхийн оронд дараа нь 2 3 дугаар үе дээр олон задарч болох тойм үгсээр эхэлж бичвэл хамгийн сайн. Гэхдээ 2 дугаар үе рүү мэдээж дэлгэрүүлэлт үйл ялыг тодорхой болж эхэлнэ л дээ. 1 2 дугаар үе дээр яах ёстой бэ гэхээр гол чиглэлээ алдчихлахгүй. Одоо 1 дугаар үе дээр юу гэдгийг за туула ясмэлхийг гүйцэв. Яг үлгэр дээр хизээж гүйцэхгүй гэж гадаг. Гэхдээ гүйцэв гэж зохиогоор бодъё л. Тэгсэн чинь 2 дугаар үе рүү орсон чинь юу вэ? Задгаа сансар Волтронтой робот магсууд тулалдаа явж байгаа болтлоо бүр юу ажиллахгүй байхгүй. Тэгэхээр яг хэвээр нэг нэгдүгээр үедээ шийдсэн шийдвэртээ үнэнч байгаад яг тэр чиглэлээрээ л явах хэрэгтэй. Хэрвээ тэхгүй гэж байгаа бол дахиад буцаад нэгдүгээр үе рүү буцчихад дахиад үгсээ сонгоод явах хэрэгтэй. Тэгэхээр хоёрдугаар санах хэрэгтэй юм ихээр гол чиглэлээ алдахгүй шийдвэртээ үнэнч явах хэрэгтэй гэж. Тэр өөрчлөх гэж байгаа бол гол утга эсвэл жижиг деталь хоёрыг алийг нь өөрчлөж байгаа вэ гэдгээ ялгаж ойлгуул зүгээр. Жишээ нь түрүүчийн Макс өвгөө хоёр мэтгэлцлээ гэдэг санаа байна тийм үү? Тэр санаан дээр өвг нь баатар юм уу, Макс нь баатар юм уу, өвг нь бичгийн мэрэгнүү эсвэл Макс нь бичгийн мэрэгнүү гэдэг нь чухал биш. Хамгийн гол нь зохиолын гол санаа чинь өөрөө Макс өвгөн хоёр мэтгэлцнэ гэдэг л байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ зохиолын гол санаа л өөрчлөгдөг бол хин ямар байх зэрэг жижиг деталь өөрчлөгдөхөд бол нэг санаа зовоод юу нь бол хэрэг байхгүй. За 3 дугаарт юу юм бэ гэхээр уялдаа холбоо. Тэр нь юу гэлж байгаа юм бэ гэвэл хэрвээ үнэхээр өнгөлөг гэгээлэг хүүхдийн зохиол бичиж байгаа бол тэрэн дотор хүүхдүүдийн айх дүрс, хүүхдүүдийн айх, аимшигын зохиол, тэр бараа хар сүүдэр цочоодог юмнууд тасарсан гар хөл яргалал харгислал зэрэг байж болохгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр нөгөө төгөөр аимшигын зохиол бичиж байгаа бол тэрэн дотор нарны гэрэл, өнгөлөг зүйлс, өөдрөг үзэл, одоо юу гэдгийг өөдрөг шинж чанарууд зэрэг байж болох. Тэгэхээр уялдаа холбоо заавал бодох хэрэгтэй. Хэрвээ хэрүүл тэмцэл харуулах гэж байгаа бол хэрүүл тэмцэлээр харуулах хэрэгтэй. Хэрвээ даалт утга метафор зэргүүдийг харуулах гэж байгаа бол яг тэрийг л бас авах хэрэгтэй. Тийм болохоор уялдаа холбоогоо барихгүй болохгүй. Жишээ нь сая ихэд би үлгэрийн учраас Баатар өвгөн мэрэгэн мангас хоёр мэтгэлцэж тулж ийн гэж тийм ээ. Хоёр дахь сонголтын дээр юу байсан бэлээ? Охин робот охин ном уншдаг робот охин сургалтын өрөө янзлж байна. Тэгэхээр 15 настай гişиг учраас 15 настай хүүхдэд юу тохирохоо юу тохирохгүй вэ гэдгийг шийдэх хэрэгтэй тийм үү? Гэх мэтээр уялдаа холбоог алчлахгүй. Уялдаа холбоог салих юм бол гаргаж байгаа санаа нурна. Тэр хинд юу харуулах гээд байгаа вэ гэдгээ сайн уялдаа холбоогоор харуулах хэрэгтэй байхгүй юу? Одоо жишээ нь ийм үг гэдгийг. Зарим нэг машиныг харахад ачаанд зориулсан, уралдаанд зориулсан, гэр бүлд зориулсан, бартаач туулах чадвартай гэж боддог байхгүй юу? Тэр энэ юу тайлбарладаг юм гэхээр энэ машин бүгдийг хийж чаддаг, нөгөөхөр бас аль нь биш. Энэ бол машин мөн үү? Уралдааны машин мөн үү? Биш. Яа тэгэхээр бид нар формула машиныг хараад уралдааны машиныг бүр яг мэддэг тийм ээ. Тэгэхээр үлгэр хийх гэж байгаа бол яг үлгэрэх гэдгийг бүр яг ойлгомжтой байх хэрэгтэй байхгүй юу? Тэгээд эргээ саяны машиныг ярихад ачааны машин ирнээс урдан явна гэж байгаа байхгүй юу? Тэр чинь ачаа хөнгөн бийжээж ачаагүй ээжж хурдан явна гэхээс ямар ч юм яаж ачаа өөрөө хурдан явах юм бэ? За тэгвэл болно гэдэг айраг тийм. Одоо зөрүү дээр надтай маргая л да. За болно шүү дээ. Яа болохгүй гэж. За тэгэх юм бол мэдээж тэр их ачааг үүрээд хурдан давхихын тулд тэр машин томрох хэрэг гарах нэ. Тэгэхээр томрохоор яг машины масс өөрөө дахин нэмэгдээд ирнэ тийм үү? Гэх мэтэр ингээд өөгчж булчиргаач байдлаар юмд хандаж болохгүй байхгүй. Санаагаа заавал тодорхой байлгаарай. Тэрийг л захих хэрэгтэй би. Хүүхдийн кино юм уу, аимшигын кино юм уу? Хүүхдийн аимшигын кино тийм. Хэцүү л дээ. Тийм болохоор юмыг олон хольж учрыг алдагдуулах тусам хийгээд хэцүү болчихдог байхгүй. Тийм учраас хамгийн гол нь санаагаа яг тодорхой. Энэ юу вэ? Ширээ. Энэ юу вэ? Садал. Энэ юу вэ? Суудаг ширээ. Суудаг ширээ. Тэгвэл сандал юм шүү. Үгүй ээ. Суудаг ширээ. Эсвэл дээр нь хоол хийдэг ор. Гэх мэтэр ийм маргаатай зүйлсүүдийг аль болох байхгүй байх тусмаа сайн. Яг л бид нар тэтэ тэргүй өөрсдөө төөрөхгүй байх хэрэгтэй байхгүй хийж байгаа бүтээлтэй. Хэрвээ бид нар өөрсдөө төөрөхгүй тодорхой сайн мэдчихэж чинь гэвэл бидний бүтээлийг үзсэн хүмүүс бол ясан төөрөхгүй гэдэгт бол ихтэй байх хэрэгтэй. За тэгээд 3 дугаар үе рүү орохоор яах вэ гэвэл 3 дугаар үе бол нөгөө нарийн тодорхойлтуудыг шийдэх хүчүүд. Нарийн тодорхойлтууд яаж шийдэх вэ гэвэл мэдээж энэ
бүр нарийн деталууд орно тий. Нарийн сонгосон түлхүүр үгс. За тэгээд энэ ч зохиомж орж иж болно. Камерын үзүүх, бүтээх техник, усан будгаар, тасан будгаар, компьютероор, хайчилбараар, хатгамлаар, комиксоор. Тэгээ мэдээж энэ чинь өнгөний онол. Өнгийг шийдэж шүү дээ. Тэгээ хамгийн сүүлд нь дахиад хэлэхэд уялдаа холбоо тогтмол байх хэвээр. Энэ дээр ирээд шууд за хүүхдийн талаараа гингүүтээ дахиад нөгөө шууд хар үзмсгч чи хар автуулах чи юу гэдгийг өвгнийгөө ингээд бүр ингээд өрөвдөлтөө болгосон гэдэг баатар өвгөн гэдэг тэр шин чанар алуулах жишээ тий. Тэгэхээр буцаад байнга гэрээс урагшаа хошоо энэ хооронд бүгдийн нэгтэлж явах хэрэгтэй. Дөрөвдүгээр үе яаж болох вэ? Болно. Тань тэрэ зав байгаа бол дөрөвдүгээр үе хий. Тэр үнэхээр өсөж байгаа бол мэдээж дөрөвдүгээр үе гэдэг чинь 3 дугаар үеэс л илүү нарийн тодорхойлсон дэлгэрэнгүй болоо юу. Mind map буюу бодлын мөр гэж арга ийм байх нэ. Тун ойлгомжтой. Энийг бол хинч хийн. Тэгээ mind map гэдэг энэ аргаар зохиол бичиж болно. Бүр дуу бичиж болно. Дууны үг, дууны санаа, ямар ч юмны утга бүгдийг хийн. Жишээ нь бас нэг сонирхолтой зүйл тулгах одоо хэдхэн жилийн өмнө өөд болсон мундаг нэг David Bowie гэдэг дуучин байгаа тий. Тэр дуучны ярилцлага байдаг хгүй. Сэтгүүлч асуусан тий. Таны дууны үг их сонирн байдаг дандаа сансрагтургуй гүн ухаан, бурхан шүтэн ерөөсөө дандаа ийм сони юмнууд хүний санаанд оронгүй дуу үгний үгнүүд та бичдэг. Та энийга яаж бичдэг гэсэн чинь David Bowie харуулж байгаа хгүй. Би ингэдэг юм бичгийн машин дээр ингээд янз бүрийн толгойд орсон хамаагүй үгнүүдээ ингээд биччихдэг эхлээд нүур дүр. Дараа нь би дууныхаа тэр ашиглах гэж байгаа зүгээр хамаа намаагүй утгатай нэр томьёо, тэмдэг нэр, үйл өгсүүдийг хаачаар ажиллаад тэгээ бүгдийг ингээд урдаа эвлүүлээд ингээд хайчдаг. Хоорондоо холбоод. Тэгээ ингээд харж идэл дотроос нь дууны санаанд гараад ирдэг. Тэгэхээр н хэрэггүй үгнүүдээ ачид ишээ болгоод хэрэгтэй үгнүүдээ аваад тэгээ ингээд бичээд ирэнгүүт ерөөсөө нэг 10 20 тэмдэг нэр үйл үгэн дотроос ерөөсөө дууныхаа шүлгүүд нь гараад ирдэг гэж хэлжсэн бохоггүй. Тэгээ тэр хүн яаж байгаа юм гэхээр mind map буюу бодлын мөр гэдэг аргыг өөрийнхоороо эргэлж байгаа нэг арга тийм. Тийм болохоор та өөртөө энэ аргыг туршиж үзсний дараагаар та өөртөө хамгийн таарх аргыг хайж болж болно. Тэгээ ер нь интернет дээр бас хайгаад үзэх юм бол янз бүрийн хүмүүсийн хэрэгжилж үзсэн арга байгаа. Тэгэхээр тэр бүгдээс нь туршиж үзэж бол хамгийн гол нь та өөртөө л хамгийн таарх хэлбэрийг олох хэрэгтэй. Тэгээ нөгөө төгөр бас бодлын мөр гэдэг нь юу болж байгаа юм бэ гэхээр таны толгой хаанаас яаж ажилладаг вэ гэдгээс тун хамаарах зүйл байгаа байхгүй. Жишээ нь бид нэр ингээд найзуудтайгаа сууж ярихдаа яа хамаа намайг юм тухай ярьж явчихдаг шиг нэг найзаагаа тухай ярьснаа тэр найзаагаа өмсчин самцыг ярьснаа сүултээ брэнд ярьснаа сүултээ брэнд гэдэг ингээд одоо юмны үн яригдж ирснээ сүултээ эдийн засаг болоод эдийн засаг болсноо улс ороос өрүүлж байгаа улс төрчид гээд ингээд гих мэт ингээ яриа ингээ явдаг ш тийм ээ. Маш их тохиолддог. Тэгэхээр бидний бодол хаанаас яаж ажилладаг хамгийн сайн ойлгох хэрэгтэй. Тэгээд бидний сэтгэлгээ үгэн дээр ясаг тулгуурлаж гин үү эсвэл дүрснээр хамгийн тулгуурлаж гин үү гэж. Хэрэг дүрснээр тулгуурладаг бол бодлын мөрөө бичиж явахдаа дотор нь дүрсүүд бичиж болно. Хэрэг та аливаа нэгэн танин мэдхүү дуртай та магадгүй бурхан шашны тухай судлах дуртай ч болно. Таны боддог бол ямар ч хамаагүй хамгийн гол нь та өөрийнхөө толгой дотор байгаа мэдлэгээ танин мэдхүүгээ үгийн холбоосоо бас дурсамжуудаа таньж мэддэг хүмүүсийнхаа тухай туулж өнгөрүүлсэн мэдрэмжүүд зовлон жаргал тэр бүгдийг ингээд ухаад төнхөд ингээд бичээд ирэхлээр тун сонирхолтой өглөөд гарч идэг байхгүй юу. За үүний дараагаар нэмж нэг хэл заах зүйл юу вэ гэвэл параид бол яг бодлын мөртөө хольж болох уу? Мэдээж бололгүй яах вэ? За энэ зурган дээр харуул юу харагдаж байна вэ бидэнд? Эмхтэн хүн. За өөр бидэнд юу харагдаж байна? Эд шид байж магадгүй. Эсвэл унаж байгаа гэж болно те очиж байгаа. Хэрээний давталгаа нүдэнд харагдаж байгаа зүйлсийг бичээд дуусчихлаар цаашаа мөн ижлэхэн бодлын мөртэй адилхан цааш нь дэлгэрүүлж харж болно шүү дээ. Өөр бас энд юу харагдаж байна гэдэг чинь хар даашинз те. Хар даашинз юг санагдуулж болох вэ? Оршуулга. Европын шулмас хар өнгө нь өөрөө баруун өнгийг санагдуулна тийм ээ. Баруун өнгө мууяр. За мэдээж хэрээ. Хэрээ бол далдыг хардаг амтай гэж итгэдэг зарим хүмүүс. Тэг яагаад энэ хэрээ дайрч байна вэ? Дайралт эсвэл зүгтэлт үү? Энэ хоёр аль нэгээр нь шийдэж болно. За тэгэхээр энэ эмэгтэй өөрөө хэрээг өдөртөж магадгүй юу? Хэрээг захирах. Хэрээг захирагч юус айгаагүй байна. Тийм учраас хэрээнүүдтэй байх нэ. Тэгэхээр ер нь ингээд параидолиа дээр зурсан зураг дахиад задлаад ингээд бичихэд бол гих мэтэр гарна. За энэс цаашаа мэдээж 2 дугаар үе рүү буюу бодлын мөрөөр задлаад дахиад шинжилж болно шүү дээ.
За тэгвэл хоёрдугаар жишээ. За айн мэдээж эмхтэй байна. Гэнэ амар амтан. Гар хүрнэ гэдэг чинь айхгүй байна гэсэн үг. Анаахаа чихтэй үлгэрийн байж болох уу? Байж болно. Отоогондоо ингэчээ. За амтан болохоор тун өнгөлөг байна. Одоо бидний харж байгаа дээр. Эвэртэй соёотой. Тэгэхээр дайраагүй дэлгүүр амтан байх нэ. Энэ эмхтэй хувьд. За тэгээ харьцуулаа харахад бол амтан том байгаа. Тэгэхээр дэлгүүр амтан ч гэсэн нөгөө талаар амтан хүчтэй харагдаж байна. Тэгэхээр хамгаалагч гэж магадгүй. Эсвэл зүгээр л эзэнгүү зэрлэг амтан. За эмхтэй маань их нэмгэн хувцастай гэдэг чинь ертөнц нь таата уур амьсгалтай гэж. Гэх мэтээр явж байна. За дараагийн жишээ. Энэ хүн юу ажиллах вэ гэж хүн үү мангас уу? За харцыг харахад бол өрөвдмөр байна тийм ээ. Өрөвдмөр гэдэг чинь хөөр хийлэлтэй. За бие нь бол хэр томыг мэдэхгүй. Том жижиг бүү мэд. Шүд бол соёо байхгүй. Эндээс ингээ харахад юу санаад орж байна? Хүн мангас харц өрөвдмөр хөөр хийлэлтэй бие мэдэхгүй шүд соёогүй ингээ. Өтөр амтан гэдэг чинь нөгөө нэг Нотр Дамын сүм гэж зохиол өгдөг та. Тэрэн дээр гардаг нөгөө бүх төрхтэй хонх цогтөг Quasimodo байж болно шүү дээ. Яа болохгүй гэж зохиол хэрэг толгойд чинь санаж орж байгаа бол зөв шүү дээ. Тийм бол Quasimodo дээр энэ хүнийг яаж харуулдаг вүлээ гэх мэтээр уншаад явчих шүү дээ. Quasimodo-г зохиол юугаар алдартай вүлээ? Эндээс би юу сурчлах уу гэх мэтээр. Тийм ээ Quasimodo гэнэ. За эсвэл тийм ээ одоогондоо бидний ажиллаж байгаа зүйл энэ шүү. Тэрний оронд ертөнцийг бид нар мэдэхгүй. Эсвэл энэ 90 тойронд арзгаар ертөнцийг гэж хэлэхгүй үстэй угаасаа. Тэр зүгээр тохиолын шин чанартай дүрснүүд. Гэх мэт ингэж болж байна. За түүний дараагаар харваач эрэхтэй мэрэгэн байж болох уу? Айгу их итгэлтэй. Яагаад? Их итгэлтэй биеийн поз. Хувцсан их тансаг харагдаж байна. Торго тэрхгүй цагаан цансадлуудтай. Тэ мэдээж үс сахал урт. Тэ? За тэгээд ингээл харах юм бол дахиад нөгөө за энэ хүн юуг санагдуулж байна гэвэл самар ажиллах уу? Байж болно. За тэг үс сахалтай гэдэг чинь арабууд их мундаг үс сахалтай гэдэг шүү дээ. Тэгэхээр эртний перс зэрэг байж болно. Эсвэл үлгэрч байж болно шүү дээ. Тэг үлгэр юм чи мэдээж фантаз, бодит амьдрал үлгэрээр холилдсон. Эсвэл бүр эртний энтхэг Сиддхартагийн номог байж болно. Тэгээ нэг Сиддхартаг орох юм бол Бурхны номноос Харвачийг хайж олж болно. Ингээд тэмдэглэх нь шүү дээ. Бурхны ном дээр Харвач гардаг уу? Тэр өөрөө унших цаг бол Бурхны ном мэддэг хүн тоологж болно шүү туцтай. Сайн нөха та Бурхны ном уншдаг те. Сиддхартагийн түүх зэргийг мэддэг. Энэ дээр Харвачийн тухай гардаг уу? Ямар шиг Харвач гардаг юм? Энэ тийм Харвач гардаг. За над хэрэгтэй мэдээлэл байна, хэрэггүй мэдээлэл байна. Аль нь ч болно. Гэх мэтээр ингээд данга зөөргө толгойд байгаа юм биш. Санагдуулж байгаа зохиол төсөөллүүдийг цаашаа угаж явах бол бүр тун хэрэгтэй. Ялангуяа хэрвээ үнэхээр бүр хаанаас эхлэхээ сайн мэдэхгүй бол. Тэгээ Харвач гэдэг чинь анчин байж болно, цэрэг байж болно. Бүр муухай ярих юм бол хүлсний алуурчин байж болно шүү дээ. Харанхуй байгаас захиалгах байгаа хөнөөх гэж байгаа ч юм уу мэдэхгүй тийм ээ. Гэх мэтээр ингэж задарч байна. За доош энэ чи ирт яасан бэ гэсэн чинь за мэдээж цүлд. За тэгээ цүл юм чи халуун, усгүй, зэлүүд. За энэ машин ачааны хож магадгүй. Эсвэл бартаа тулдаг. Бартааны хож байлдааны хож болно. Дээр нөгөө хүмүүс таягтай улсууд байна. Тэгэхээр даяанч дуу, бадарч дуу, цэргүүд хэдэн хүн байж магадгүй. Энэ том машин тэр хэдэн хүн багтаж болох ачаатайгаа. За 6-аас 4 хүн байж болно тийм ээ. Гууж байгаа улсууд яах гэж байна вэ? Гуйлгачд. Нутгийн иргэд. Эсвэл зал, данчдыг мань хорлох гэж болно тийм ээ. Эсвэл элсэх гэсэн хүмүүс. За тэгээ энэ бол нэг бол манай ертөнцийн төр болж байгаа явдал. Эсвэл харь ертөнц. Яа тэгэхээр өнгөн тэгж бодогдуулахаар байна шүү дээ. За тэгвэл өнгөн юм бол харь ертөнц гэж байгаа юм шин чинь тохиоллын шин чанартай зүйлийг өөрийнхөө анализ хийж харж байгаа учраас аль бол толгойд буусан болгоно л бичих хэрэгтэй л дээ. За хамгийн сүүлд нь 2 царай эхрүүд эгч дүүс байж болно. Эгч дүүс байж болно. Эсэргээр дайснууд байл яг хуу. Хөнгөн эсрэг юм чинь. Хөнгөөр яагаад? Ялгарл. Хөнгөөр харцнаас харахад бол ширүүн, догшин дуу. За хазгаа харна гэдэг чинь үл итгэсэн байдалтай. За тэгээ өнгөнөөс харахад бол их ялгаар, солонгорсон гадал явлаж болно. Гэгээлэг зохиолж болно. Тэгж гэгээлэг гээл ичнэж зүйл болж байна шүү дээ. Эсвэл мэдээж бас фантазич биш бол тийм ээ. Үлгэрийн. За тэгээд мэдээж ихрүүд байж болно, эгчдүүс байж болно, дайснууд байж болно. За тэгээд яагаад адилхан байгаа төрхийн шалтгааныг бид нар мэдэхгүй. Тэгэхээр энийг цаашдаа өөр дахиад бодлын мөрөж чагаар олж болно. За тэгээд үүн дээр нэмээд ихрүүдтэй, эгчдүүстэй эсвэл яг хоёр адилхан дайснуудтай одоо янз бүрийн кинон дээр гол дүрийн цусыг аваад клон болгоод эсрэг дүрийг гаргаж болдог байна. Эсвэл багаас нь салгацсан
ихрүүд биеийнхээ эсрэг дайснууд болж сүлд учирдагч зохиол бий байдаг бүтээлүүдээс судлах хэрэгтэй. Хэрэг завтай бол санаа авна шүү дээ. Би уул гэж юусоо хэлээгүй. Хуулахтаа биш. Жишээ нь өмнө гарсан зохиолууд дээр ийм байгаа бол минийх юугаар өөрөж болох вэ? Би юуг нь жоо өөрчилжүүл хамаагүй илүү гоё болж болох уу гэж те. Тийм болохоор параидолиа бодлын мөр хоёрыг холих юм бол бүр ийм аргууд гарч ирж байна. За одоо тэгээд энэ бүгдийг сурч, үзэж, туршиж мэдснээр та бүхэн дахиж хизээч зургийн санаа алдахгүй байна. Эсвэл юу хийхээ мэдэхгүй байна. Миний онгод орохгүй байна гэх мэтийн шалтак аль болох гарахгүй байх болов уу гэж би найдаж байгаа. Тийм болохоор хэрвээ ингээд хайгаад болохгүй хиймээр байгаа санаагаа олж чадахгүй байгаа бол олж чадлаа л хай гэж би хэлмээр байна. Тийм болохоор энэ аргуудыг туршиж үзээд анхныхаа санаануудыг гаргаад тэгээд тэрийг дэлгэрүүлэн баяжуулж бүтээл төрөж үзсгээр. Төрөн гаргаж ирсэн Макс өвгөн хоёртой санаа тэгээд робот туслагчтай охин зэргийг би дараагийн хичээл дээр дэлгэрүүлэн гүйцээж та бүхэнд харуулах болно.